Thinkers Alternative Сайн байна уу? 6 дугаар эхэлж байна. За тэгээ өнөөдөр бид нэр хамгийн богинохон урттай подкаст хийн гэж байгаа. Би сэлдүүн аним манга тэгээ манга ярих юм уу? Манга аним ярьж байгаа юм манга ярих гэж бодоод. Бүгд хоёр ярих нэ. Би ч ерөөс уншдаггүй хүн. Гестүүдээ ер нь танилцуулъя. Тэгж өөрөө хинчдэг гэж гарч ирсэн. Тэгээ одоо өнөөдөр бол манай бүх Thinkers Alternative podcast-ийн арт ингээд продюсер хийж байгаа Иби Ахмаа сууж байна. Жинхэнэ өстэй анимыг бол хөөрнө өгүүлнэ. Худлаа. Тэгээ Тэмүүл ах байж энэ урд нь киноны дугаар дээр ярьжсэн тий. Тэр ч тэгээ киноч биш нилээн юм ярьжсэн дугаар байсан лөө. Харин гэхдээ ямар ч байсан туршлагатай. За тэгээ би Орой сама. Коно ватакши. Мөнгөчн байна. За тэгвэл юу л асууя дөө. Ойрд ямар аним үзэж ийн гэж яриагаа эхлэв л та тий. Тэгээ шууд тэгээ Тэмүүлэнгээс эхлүүлээ л авчи. Та эхлээл хариулчлаа. Тэгээ гуруулаа ээлж. За би ч тэгээ ойрд ирэхэд ongoing-уудээс ирэхэд One Piece-ийг л их хвчлэн ирэхэд онгоосоо багасаа үзээд тасцсан болохоор тэрийгээр ирэхэд байнгын үзээ явж байгаа. Тэгээд ганц хоёр спорт төрлийн анимууд ирэхэд жоохон сонирхож үздэг. Тэгээ сүүлд болохоор Diamond Ace гэдэг бейсболтой анимны 2 дугаар бүлгийнх нь 2 дугаар хэсэг юм уу да нэг тийм юмуд гарч эхэлсэн байгаа даа. Тэгээ тэрийг ирэхэд үзээд тэгээд энэ хоёрыг ongoing л төлөх үзэж байгаа юм да. Тийм их л байна. Diamond Ace ч нөгөө мада даа гэдэг гайтай мөн билүү гişнэс. Гүй. Билүү. Тэр чин бадминтонтой юм байна. Тэр чин Prince of Tennis юм байна. Тийм. Тэр Baby Steps ч юм бас биш юм. Биш. Diamond Ace чин арай дээр өмнөх нь те 13 оноос эхэлсэн баха. Тэгээд одоо нэг чин нэлээ олон хэдийн гарцаагүй бүлгээр нь яхаар мэдэх нь сайн мэдэхгүй. Гэхдээ чин одоо 2 дугаар бүлгийн 2 дугаар акт гэж яваад байдیں۔ Та тий дундаас нь шууд үзэж байгаа юм уу? Үгүй 13 оноос харин яг эхлэлт нь л үзэж байгаа байхгүй юу? Nice. Тийм. Тэгэхээр ongoing-гоос нэг иймэрхүү л 2 төрлийн юм үзэж байна. Өөр нэг ч бас сайн үзэж чадхаа байж ч тээ. Хаяадал нэг season л үзэхгүй. Тэр season-уудаас одоо тэгээ өөр нэг энэ хоёрыг л үзэж байна. Өөр нэг хэсвэртэй юм байхгүй байна шүү дээ. Slime доктор дөнөөрэй юм бэ. Бэрэн чамаас юу үзэж байгаагаа хийл. Чинийхийг сонирх яа. Одоо тэгээ slime үзэж байгаа. Тэнсвэрийг үзэж байгаа. Тэгээ доктор Stone ч н одоо яг энэ мархаш гоё гарах гэдэг байгаа шүү дээ. Гоё гарах гэдэг байгаа шүү дээ. Тэг яг дуусах гэдэг байгаа шүү дээ. Түрүүлээд мангааг нь уншсан юм байгаа гэдэг. Season-ыг нь гарч яхад эхлүүлээл дуусах багт нь үзэл тэгэл гүцсэн. Жигнээс нөгөө хүлээсээр гад дууссан болчиход байгаа. Тэгээ season-лээс ч бас өөр Netflix-ийн нөгөө нэг Netflix дээр ч нөгөө Baki нэг 12 ангиар орсон шүү дээ. Тийм. Baki-гийн Miyamoto Musashiгийн аркийн 2 дугаар гэсэн нэрцэл. Бакидоог гараад ирсэн шүү дээ. Бакидоо. Nice. Тэр бол сонирхолтой. Тэгээд үгийн нэг seasonal дээр нэг хөөрхөн зөв нэг цаг нөхцөлч зүгээр юмны яаж зүгээр background тавьчихсан шүү дээ. Background. Зэрэг тэнцээ нэг Google-тэй явж илээд ингээд. Big Bang Theory гарахаас олдгойлцол лээ. Яа харин тэнтэй. Цуврал үзэх одоо айгу багасч байгаа. Цуврал олдгойлцол лээ. Аним ч нэг бас нэг 20 хэдэн минут л явдаг болохоор тий. Нэг сунжраад авахгүй тэгээд яг уйдчвал нэг анги манг үзчихээ за заалгасыг дарыг өөр юм үзээ сольж болдог болохоор тий. Тэр seasonal нэг юу лээ нэг хүмүүс зодоод идэг хүнчтэй юм чи юу лээ. Хүн цодоод идэг хүнчтэй. Тийм бас нэг юм байсан хөөе. Сүүл сая артист ихнийхээ анги дээр ханхуу таягдснаас зүгээр. Синдерелатай юу? Синдерелатай ч юм мэдгүй. Зүгээр бэлэг өмсөжсэн бүгдийг зодчих жоох. Жиж нэг ерөнхийдөө шинэ уйлрал болонгууд ерөнхийдөө шинэ анимууд ганц хоёрыг эхлүүлээд яваад байдаг. Эхлүүлээд гайгүй нарж байгаа л гатаг нэг хичээл тэгэл. Season дундаас уу? Уйлрал дундаас бол нэг сүртэй гэж харахаа байцсан л. Намрын уйлралаас л гайгүй гарах юм шиг байл. Энэ саянд бол нэг сүртэй юу бол харагдаагүй л санагдаад. Данаа өргөлжилж байгаа юмнууд л явдаг шүү. Цоо шин дээр чин нэрээ нөгөө Full Metal-ыг хийсэн. Спортчнийг энэ яваадсан шүү дээ. Тэр чинь юу лээ? Тэр юм дуусгаар нь ч юм уу ядч нэг season явуучвал гэж бодоод байгаа. Дуусаагүй байгаа юм уу тий? Энэ season дуусаагүй болоогүй байх гэж. Weekly аним бас харин тэгээд байгаа. Миний сүүлд үзэж байгаагаар нөгөө Kill Aoi үзэж байгаа. Та хоёр харсан уу тэрийг? Сүүлд харсан. Нөгөө нэг тийм одоо энэ season үргэлж байгаа. Тэгээд нөгөө нэг алуурчин тэнгууд жоох хүүхд болчтой. Тэгээд дунд сургуульд яваад идэг. Үзээгүй юу?
үзэхгүй. Kill Aoi-г үзүүлэлтэйчгүй санагдсан. Тэгээд Kori no Jo-sama гэд бас аним байсан. Total Opposites гэд нэг аним харсан уу та хоёр нэг зүгээр романс төрлийн юм байна уу? Rom-com. Тэгэнгүүтээ ингээд нэг юм шал өөр нэг охин амар юм гэр заяа. Амар юм гэл охин. Тэгсэн чинь банд нь болохоор юм нүдний шилтэй амар даруухан бай. Тэгэнгүүтээ хоорондоо үерхчдэг. Тэгээд тэрний мангака Arasawa Sensei гэж нэг эмэгтэй хүн байсан баха. Тэгсэн чинь тэр манган шууд аниме adaptation хийгээд дараагийн улирал дээр нь тэр юг хийгээд Ramparts of Ice гэсэн байсан баг англиар. Тэр аним бас одоо амар популяр явж байгаа гэд. Тэгээ normally нэг романс аним үздэггүй байсан хүн чинь тэр үзсэн. Тийм тэр амар тийм өөр перспективээс харуулсан тийм романс аним байсан. Тэгээд аягүй дэжгүй санагдсан. Ялангуяа Ramparts of Ice тэр гол дүрийнх нь охин ингээд юм амар интроверт заяа. Тэгээ ер нь ингээд хүнтэй харьцах нэг дургу. Тэгснэ Gyaru юм биш үү? Gyaru биш. Gyaru нөгөө Total Opposites гэдэг аним. Нэг мангакагийн хоёр одоо манга аним adaptation хийсэн гэсэн үг байна. Тэгсэн чинь тэр Ramparts of Ice нь болохоор нэг тийм байдаг л нэг юм love comedy ерөөсөө биш. Айгүй юм сонин ингээд юм хэлмээр байгаа юм а хэлж чаддгүй. Тэгэл ингээ бодчихвол явах би энэ хүнд юм сэтгэл үлдээчих болов гэл ингээл янз бүрийн боддог. Амар юм интроверт тийм охины хайрын тухай жишээлбэл гарч байгаа байхгүй. Тэгээд бас нэрээ ийм өнцгөөс харах ч айгүй сонирхолтой байна гэд. Тэгэхгүй бол нэг тоод байдаг шоужо мангонууд байдаг шүү дээ хайрын тий. Яста хоцрлаа гэж талах идэж явжсэн амар царилэг залуутай мөргөлж таарчмаар. Тэгэл нөгөө охиных нь араас царилэг залангүйсээр агаал тэр нь романс болчдөг ч гэсэн чинь. Plus Team Spring гэж бас нэг юм үзсэн. Шал өөр өвчснэ далаа. Ямар Spring? Аав гараараа гэдэг. Тэр бас гоё өвчмөдөөс шүү дээ. Тийм те. Тэгтээ нэлээд дээр тэднээс тэгтээ өөр юм байна тийм. Амар өөр. Тэгээ айгуу сонирхолтой байсан. Тийм. Үзээгүй ч гэсэн яг наад хоёр нэрийг нь бол ерөөдөө хараад дуулсан. Тэгтээ нэлээд бас нөгөө сүүлд хүмүүс дунд бас нэлээд жоохон алдартай болоод байгаа шүү дээ. Харин амар популяр. Би тэгээд зарим юм үзэхгүй зүгээр ингээд юм нэвс битгүүлгээ явж байгаа юм уу харагдчихгоо тэгэл нэг иймэрхүү юм гарч байгаа юм байна. Тэгэл сонирхол өнгөрнөхөөс биш нэг яг үзэж бол шалахгүй байна. Харин завгүй болчихар те. Тэгтээ сүүлд энэ сценийн нэг бас амар нэлээд урж ирдэг байна. Jujutsu Kaisen дээр үгүй та хоёр дээр Mappa-гийн 15 жилийн юу харсан уу YouTube дээр нэг цаг 48 минутын нэг лист гаргацсан байсан. Тэр бүр амар тасархай юм эхэлж илсэн. Эхлэнгүүтээ шууд Tsudaгийн жирөө авах гарч ирсэн ээ. За би бол одоо Mappa дээр Nanami дуу оруулсан байна. Тэгээ Chainsaw Man дээр ингээд дуу оруулсан. Олон жил найзалж байна. Тэгээ өнөөдөр ингээд би энийг хөтлөе гингүүтээ Jujutsu Kaisen-ээр эхлээд Chainsaw Man-ээр дуусчихсан баха. Тэгээ дунд нь нөгөө айгу popular байсан анимнуудаа гаргаж ирээд тэнцэн дуу оруулсан нөгөө voice actor-ууд хоорондоо хөрх юм байсан. Тэр амар хөрх юмсэн. Тэгээд анимны opening-уудын дуусан хамтлаг мамтлагууд нь Mappa-д баяр хүрэх юмэр гээл. Mappa ярьснаас юу н анимны студио та хоёр ихээр сонирхож үзтээ. Mappa-гаас ч сая нэг Netflix-ийн юу тийзер хийсэн байл шүү дээ. Аним чинь ингээл дуусчлаа санаа амар юу мэн гэсэн чинь Mappa яг үдж байгаа юм байсан. Одоо нөгөө нэг ничижэн анимууд үүд штэ. Өдөр болов Daily Life тэгсэн чинь тэр одоо юм геттод амар харт амгчин гарууд юм. Хоёр охин байсан штэ. Тийм шинээр гарч байгаа юу. Харчаад уншчихоо гэж бодоод. Нэрийг марцсан. Би бол харж байгаа. Харахгүй юу. Нэг юм амар ийм том нүдтэй заяа. Мангар өнгөлөг заяа. Тэгснээ хоёр гар ингээд хотод байж байгаа хөдөө явж байгаа байхгүй юу. Сошиал медиагаас ингээд тасарсан гэд. Тэгснээ би зүгээр тийзрийг харах нэ. Очингуудаа хоёр гар зүгээр хар тамхиныг татчихсан бүр лаад заяа. Тэнд нөгөө баахан зомбирцсан гарууд татдаг. Харин тий. Тэр амар сонирхолтой юм харагд. Тэгснээ тэр ялч үний K-on шиг vibe өгöd байгаа байхгүй юу. Гарсан чи Mappa-гийн шинэ season ланинууд юу нэг айгуутай жүү гарах юм шиг үлээ. Студио дээр ивях них бас студ харж үзээд байдаг юм. Гэтэ яг үдж байгаа юмудаа ерөнхийдөө зурлал муралдаас нь хараад байнгут ихэвчлэн Madhouse-ийн юмуд бол байгаад гэдэг юм. Тэгээд Madhouse ч классик нь юу штэ тий. Psychopath гэдэг үстэй. Psychopath Hunter илүү ялаа. Манай нөгөө хоо юм кёматай. Юу манай Stance гэдэг. Тэрүүгээр амар популяр санагдчих. Тэгээ ганц хоёр бас спорт аним хийж байна. Түрүүн Diano Ace-ийг болохоор бас ихний бүлгийн трийн бол Madhouse хийжсэн санагдаад байна. Тэгээ явж байгаа сүүл рүү яг студент солигдсон байлаа. Тэнгүүд яг зурвал нь бас өөр болчихгоот яг анзаар гэдэг мэдээлэлтэй байгаа байхгүй. Тэнгүүд нэг анхны юунд нь болохоор Madhouse-ийн
Тэг өөр ч бас ганц хоёр нэг тийм дайггүй спорт анимууд бол хийсэн байт юм аа. Би ч нэрээ Sunrise юу шүү дээ. Аа. Гандам ч юм би чи яана. Sunrise ч дандаа мека төрлөө. Тийм шүү дээ. Санаа зомбол тэр political юмнаас таваа шүү дээ. Тийм Тэгснэ гигүүд явчихсан амар сонсон. Ромаас гарч ирээд дундаас алдсан шүү дээ тэр чинь. Гинтама яах ч бас Sunrise явжсэн Sunrise байхгүй. Sunrise дээр гигүүд байжсэн хүчнүүдэл тийм үү. Өөр юм гэдэг шүү дээ. Одоо сая нөгөө нэг Evangelion ярих явчихсан зүгээр Gainax-ego 30 гаруй жил 30 40 жил явцсан зүгээр модель хэвдэнгүүд Гандама шал өөр болго ачиж байгаа. Харин аним студиуд харин тэгдэг юм шиг. Одоо бид нэр маппаг харахаар ингээл сизон болгон дээр 2 3 анимтай явж идэг ч юм уу. Тэгж яат Madhouse ч хэлэх юм бол нэг сизон дээр нэг л анимтай ч юм уу тий. Тэгэл Sunrise бол нэг үргэлжилсэн урт ямаа явуулж идэг ч юм уу. Ер нь нэг аним юм уу нэг series нь цөм хийчих юм бол тэгэл гайгүй явцдаг. Дампуурсан газрууд бас амар ихтэй гэж ярьдаг. Амар мөнгө олох ингээд айгу хэцүү байдаг гэд. Тэгээд яг жанр руу жоох үсэрчээ. Сүүлийн үеийн анимнуудыг хараад ахна ингээд нэг хоорондоо нэг ялгаагүй. Амар тийм indifferent ингээл амар төстэй нэг болохоор ингээд reincarnate хийсэн юмнууд байдаг шүү дээ тий. Нэг болохоор villain болоод эсвэл нэг болохоор slime болоод мэдгүй амар их reincarnationтэй тэгэл хоорондоо нэг тийм онц сүртэй юм ялгаа малгай байхгүй. Тиймэрхүү нэг сүүлийн үед ер нь аним иймэрхүү болоод байна гэдэг дээр та хоёрт анзаарсан тиймэрхүү point байна. Үзэгч нь л тийм болж байгаа юм л гэж бодлоо шүү дээ. Үзэгчт нь үзэгчт нь жоох айгу болчиход байгаа юм л гэж бодлоо. Хүсэж байгаа юм адилхан байгаа юм гэж юу. Тэгээд үгүй нэг seasonal юу руу шилжчихэж байгаа шүү дээ. Нөгөө нэг сард 12-оос 13 анги яг жоохон мөнгөтэй хүн итгүүлчих юм бол 20 дэ ангиш тий. Гингүүд нэг 10 дэ анги дотор wrap up хийгээд юма зарчих ихлээр ялчгүй л нэг хэд исекай л орж ирэх шүү л. Гэтэ манай слайм биш. Ипях исекай үзэж байна. Би бараг үздэггүй маа. Тэр бас нэг яалтгүй нэг хэсэг ингээд тэр бараг популяр болоод гараад ирж байгаа шүү дээ. Хамгийн яг эхлүүлсэн дэр нөгөө нэг Исекай нь болохоор Mushoku Tensei гэдэг шүү дээ. Өө тийш таа. Тэгээд Mushoku Tensei гихний бүлэг гарч яхад нь бол ирэхэд үзэж эхлээд тэгээ хоёрдугаар бүлэг гарч яхад нарай дуусгаагүй эхлүүлэл орхисон байгаа даа. Тэгээ ганц Исекай ихвэл баг Mushoku Tensei л үзэж таарч ирсэн байгаа даа. Тэр бол дайггүй ерөнхийдөө бараг нэг Исекай хотынхаа бараг Godfather гэдэг байгаа шүү дээ. Бас тийм. Гэхдээ өөрийнхөө сторины гол дүр нөгөө main guy биш гэдэг байгаа шүү дээ. Манай гол дүр чинь sorry spoiler. Би яг нэгдүгээр бүлгээл дуусгасан байгаа. Яас хоёроо үзээгүй нэгээл дууссан. Novel-ийн асуудал гэсэн тэр чинь цаашаа. Light novel-ийн асуудал. Тийм, light novel-ийн асуудал гэсэн юм билээ. Тэгэхээр бас аргагүй юм шиг байна. ертөнцийн нэлийн том өөрөө бас нэг латар матар дуртайгаар тэгээд амар том болчихж байгаа юм шиг л. За тэгвэл та битээ спойл даа. Үзчихье гэж. Үзчихээ. Би одоо нэг ганц Исекай үзнэг бол тэрийгээ үз дуусгаал өөр нэг үзэхгүй байхаа. Исекай та хоёр санал болгол Исекай ужисан гэдээ бүр татаадаг юм байсан бас. Та үзнэ. Нэг Исекай ужисан гэсэн нөгөө ертөнцөөс ирсэн. Нэг комент байж байгаа сиренаас чинь нөхөр тоглоомнаас ингээд гараад ирсэн. Хөлдүүгээр дүүстэй. Нөгөө талд нь бүр нэг банхан гараанаас гэсэн. Тэгээ нөө бодит амьдрал дээр ирсэн чинь Исекай нөгөө тоглоомныхын скиллүүд нь бүгд бодит амьдрал дээр байгаад тэгснэ ютубер болж болоо бүр татаадаг. Тэр бас амар сажистэй. Зүгээр харж л байсан. Тэрнээс үл яг нэг үгс өртөө үдчихэж байгаагүй л. Гэхдээ одоо тэгэл нэг гол дүр дээр нэг амар хөөрхөн явдал гарч ирсэн ингээл явдсан шүү дээ. Тэгс чи манай хүн зүгээр тоод өнөөс нөгөө нэг. Тэр хоёр сонирхолтойс Netflix дээр байсан. Тэр чинь 2 3 жилийн өмнө гарч ирсэн баха тэгдэг санаад байна. Яг эдгэр чинь амар production өндөртэй биш мөртлөө хөөрхөн юм. Плот нь амар юм funny. Эсвэл ийм нэг gag юм байд шүү дээ. Тийм. Нөгөө нэг ягаа өстэй нэг 2 антинт юм шиг хөрч. Psychic Zone-аас байна. Тэр бүр алдсан шүү дээ. Тэр мөрөс татаад ихтэй. Гинтамарх стилтэй юмдаас яхахгүй дуртай. Амар их юмны референстэй. Жанр ер нь бол ибях ер нь жоохон спорт сонирхоод. Таны хувьд хамгийн сонирхдаг жанр юу вэ та? Action, mecha, drama юм. Тэгээд sci-fi мэдээ sci-fi. Тэр ихтэй энэ тийм бүх бараг л жанр хамаахгүй үзээд байт юм шүү. Гүлгээгүүл. Нэг бас жанр жасан энэ байхгүй юм да тий. Жасан энэ байхгүй л үздэг байх таа тэгээд. Interesting. Та нар яа шоужо манга үзэхгүй байгаа шоужо юм байна. Шоужо юм чинь нөгөө нэг чиний ярьснаар ялчгүй. Гэтэ сүүлийн үеийн нэрээ сонирхоорой. Тэр нэг сүүлд нэрээ байх нь болцсон байл шүү. Tenshi сан билээ. Tenshi сан болов. Angel Lives Next Door лөө. Тэрийг хадгарч үзээд амар свит юм билээ. Тэжгүй хөрхөг бас. Тэгтээ нэг нэг жоохон сонин нэртэй юмнууд ерөөс дуулж байгаа нэртэй юмнууд айгу мэдээд байдیں۔ Тий. Тэгэл нөгөө нэг юу л маа юм хэлээс ч тий.
Яа, хөтэлдэг байж билээ зөлг гэж. Яасан гинэ. 2016. Recommendation гарч ирэх юм байна шүү дээ тий. Гэтэ болцсон юм уу? Тэр чинь амар цаг аваад ирсэн гэжнээс. Тэндээс тэгээ seasonal харж байгаа л бас усчихдээ шүү дээ. Тийм л юм байна л дээ. Гоё л байгаа л. Сүүлийн үеийн анимнууд тиймэрхүү. Дээр үеийн аним хэр үзэж байна. За тантай бол одоо тэр Gundam дээр юу ярих вэ? Тийм. Ипэ ах ер нь хамгийн таалагджсэн санаанаас гардаггүй дээр үе мөртлөө одоо болтол тийм классик гэж боддог аним юу байна да. Харин дээр үеийн их гэхээр одоо тэгэл нийтлэг нь хэлэх хүмүүс юм бол Dragon Ball юм бол тэрнээс өөрөөр гэхээр яг тухайн үед багтаа Dragon Ball үзэж байгаа л яг үзэжсэн. Тэгээд 10-аад он монд яг ид үздэг байхаа үеингүүтээ нэрчнээ зурлууд нь яг өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ нэх бас 90-ад оны зургалтай юмнууд сайн үзэж байгаа. Гуул нь яг классик гоё бүтээлүүд байгаад байдаг. Тэгээ сүүлд яг үзсэн Berserk юм уу да. Ерхэд би нэлээд сүүлд л үзсэн. Тэгээд яг ягаад бас сүүлд үзсэн бэ гэхээр нэг ихэнтэй үзэх гэхээр бас нэг зурглалаас нь болдог ч юм ингээд тийм одоо сүүл рүүгээ болцохоор ингээд нэг жоохон одоо 20 он мом болцохоор нэг тэр 90-80 оныхон одоохондоо яг буужхгүй болчихгонгууд нэг тийм үзэхээ багасах болцсон гэх юм уу да. Тиймэрхүү нэг яваад байгаа. Тэгээд одоо эргээд харин сүүл баг юм үзэхгүй байхснаас орондоо дээр үеийнхаа 90-80 оныхоо классикуудаас эхэлж үзүүл бас сонирхолтой байж магадгүй байна. Яг би ерөнхий юм мэдээд өгдөг гэсэн плотыг мэддэг ч юм уу. Эсвэл харж ирсэн 100 амар од гэдэг. Тэгээд тэрнээс бол яг ингээ үзээгүй яваад байгаа. Тэгээд одоо үзье бол юу хакушааг үздэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар тэр яг классикууд бас байж л байна. Голдэй шүү. Голдэй. Гандамч үл яг л дээ. Баталгаа талтаад ирчихэ. Гандам гэхдээ одоо хідэн ширхэг юм цуврал тустай юм юмтай бэ. Эхлээд 94-5 он хүртэл юу хийсэн гэж байгаа юм. Нэг лайнаар, нэг таймлайнаар явсан. Тэгээд 94-5 онд яг нэг Dragon Ball Z-ийг одолж ирсэн дээ. Dragon Ball одолж ирсэн. Тэгээд яг Z-ийн нэг голд хувиралт байдсан шүү дээ. Super Saiyan хувиралт орж ирсэн чинь яг тэнд за одоо нөхдөж жоохон шинэ юм ихгүй бол мөнгө жоохон болох байлаа гэд. Тэгсэн чинь Mobile Fighter G Gundam гэрсэн. Тэгээд тэр чинь амар чөлөөт өгцөн. Тэн дээр одоо юу лээ Nether Gundam гэж аахгүй Нидерланд хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь зүгээр цээжин дээр сенстэй нөхөр байхгүй. Вин мил байгаа байхгүй. Тим амар их чөлөөт өгцөн байхгүй. Зөв ямар ч хамаагүй роботныг босоод иргээд. Тэр нь амар дээрэс нэг гол дүр нь 20 давцсан. 20 давцсан гол төртэй тэгснэ амар. Тийм шүү дээ. Робот болгон дээр ингээд нэг нөхдүүд нь баг тийм зурлалгынхоо гол дүр нь л гэдэг. Гандам цувралаас одоо бас үзчихсэн 2000-аад оны ихэнд юм уу? Яг ямар нэртэйг нь бол мэдэхгүй. Ямар ч сан л тэр нөгөө нэг Dragon Ball гардаг, SPN-ээр гардаг байхад л үзэж яхад нь бас нэг Гандамтай цуврал гардаг байсан санагдаад байгаа байхгүй. Эсвэл өвөр Монгол нэг өвөр Монгол өөртөө цацгаар нь одон орон дэлхийд тэр телевизээр бас Dragon Ball гэж мэл үзэж өссөн. Тэрнгээр гардаг байсан. Ямар ч нэг тийм Гандамын одоо харин эргэж нэг санах нэр нэрийг мэдэхгүй байгаад тэгтэл ямар ч Гандам гээл нэг робот яваад байдаг байсан тийм санаад байгаа. Тэр сар дээр нөгөө нэг ятсан байхгүй. Яваад идэг өсөв. Gundam G 2 амир явдаг гэсэн байхгүй. Тэгээд Gundam руу сурцсан. Тэг бараг түл Gundam G юм болоо да. G бараг л юм болоо. Тэг чинь нэг хайж үзээд хараад нэг эсгүүдээс нь харнаа. Надкаши болно. Тийм. Роботтай аним ёстой. Evangelion үзчихсэн. Яг роботтай биш мөртлөө зүгээр юм сансрын инфликтүүдтэй хоорондоо байдаг. Тийм, Гингаи дээр. Тэр чинь бас Гhost дуусдаг шүү дээ. Жинхэнэ Young Wendy ах болоо. Бүр амар ус төрүүлээд ирсэн. Гэтэ тэгээд манай Kaiser чинь Reinhardt юм блэ? Нэг шотлоотой байна. Тэр гар бас заваан харизматай гар штэ. Нөгөө талд зүгээр манай Ян ах ингээд би зүгээр ингээд 50 байж юм байна өө. Манай үедээ амар карьер ихэд ингээд доороос явж байгаа стерээс. Гэтэ нэг амар ambitious бол биш. Зүгээр ингээд mindтэй strategy game тоглохтой амар зүгээр тэрийг амар enjoy хийгээ яваад гэсэн. Сүүлдээ усаасаа хөөгчдөг лөө. Би тэр хөрлөө зүг. Яна за sorry. Зүгээр үзчих шүү дээ. Асуудал байхгүй. Тэ нэрэ дахиж remake хийж байгаа гэсэн тэр нь хэр юм байгаа юм нэг харна. Remake нь яах вэ лээвэл баг хуучныхаа нь үзүүл бас гоё юм. Хийж байгаа гэж хийгээд дууссан гарцсан гараад яваад байгаа шүү дээ. Гараад дууссан уу? Тарин гараад дууссан байж магадгүй байна. Тийм байгаа. Тэгэхээр 2 жилийн өмнө ч 3 жилийн өмнө харагдаад байгаа шүү дээ. Явал сурлаа нэг Яматай шүү дээ өчөөсөн юм. Тийм. Тэрийг би хуучны сансарч исэн болоос доорс өдөр үзчихсэн болов. Бас үзчихлээ. Тийм тэр үзсэн баха бараг. Тэрийг үзсэн байж байгаа хуучны нь болох гэж үнэхээр болчтой.
Тийм галактик. Тэгсэн чинь нөгөө сүүл ремейк нь үзсэн чинь амар сайн. Гоё болсон байсан уу? Би сая юуных нь Яматодо ремейк нь андарч юу ямар ч нэг урт юу ремейк яваалсан санагдаад байгаа юм да. Гингээ эдээс бас гарсан юм би. Тийм. Гингээ эдээс дахиж хийжсэн. Тэгээ манай Reinhardt ахыг амар смут царайд болгочихсон. Тэр смут биш үү? Уг нь бол юм жоохон зураглал нь угаасаа нэг юм юу штэ үнцгэртэй стилтэй штэ. Өөр мека роботтой ихэр чин Codgas 2000 оны тийм штэ. Codgas чинь 10-аад оных биш юм уу? Үгүй 2005 6 маргаа. Биш үү? 10 оноос чүд өмнө байгаа 8 9 он тэр хэвчээ санаад байгаа. Голтой ээж 90-ад он гингүүтээ тэрнээс хойш амар пик байсан 10-ад оны нэмнүүд л хүмүүс амар ирээд тэрэн дунд Codgas-ыг байдаг гэж би бодсон. Codgas чинь нөгөө нэг яг Gundam-ийн 2 seed явчаад seed-ийн тэрний яг дараа орж ирсэн. Тэгсэн чинь эмхтэн үзэхгүй байна гээд. Тэгээ хөлийн нүрт гараад амар гоё зурсан чинь эргэтэй шин үзгээд. Тэгээд дараа нь орж ирсэн гэдэг юм лээ. Гэтэ плот нь амар зөвөн штэ. Гоё штэ. Манай азнаас бусдын байгаа тийм. Британи ах болсон. Манай үнд чинь азнаас бусдын байгаа штэ. Царай марандаа ч биш аа. Тэгээд толгонд на тархинд нь байна. Хаан гэдэг чинь өөрөө гэснээр шатаа үлжсэн ноёдоо явуулсан штэ. Зөв л дээ. Бас нэрээ тийм биш үү? Тэр чинь нэр мека нэм шүү дээ. Энэ дотор гэхдээ нөгөө нэг юу Sailor Moon-ийг гэдэг чинь юм бэлээ. Sailor Moon чинь бас нэг хуучных өстэй. Амар явдаг шүү дээ. Хөөчм бас маяг. Sailor Moon-ийг чинь бас нэг амар алдартай мангакагийн ихнэр Hunter x Hunter-ийн мангакагийн ихнэр лөө. Тийм баха. Тийм үү? Хоёулаа манга зурдаг тэгээд ингэ суудсан. Хоёр өөр жанр. Hunter болов нэлээ өөр жанр юм гэсэн үг. Тийм байсан. Тийм ээ. Shonen манга зурдаг л ах байсан. Биш тэг мангака энтрийн сайн зохиолч сайн мэдхгүй. Тэр юу наата. Манга ер нь хоёр яриа гэж бодож байна. Тэрэл одоох гэдэг 90-аад манга сүүлэр үйл ярьсан зүгээр хот. Гэтэ цаг бас хөрхи явж байгаа гэж байна. Хэдүүлээ амар short хамгийн богинохон цагаад тулсан чи хамгийн урт буу халсан болох үедээ. Та Инуяша үзег үү? Инуяшаг нэг хэсэг үзэж байгаа байсан. Инуяша Рама 2-ны нэг Рама хөрхөн биш дахиж хийсэн байл шүү дээ. Тэгээд нөгөө нэг Үрсэн ятраа. Тэр чинь нөгөө Шаман Кинг гэдэг чинь бас тухай. Тийм. Нэг мангакатай. Тийм. Тэгээд тэр өмнөх чи дахиад одоолт дахиад ремейк гэдэг юм. Тэр чинь бас классик шүү дээ. Сая бүгд нэг мангак гэдэг юм уу тийм. Тэр нэг эрэгтэй жоохон гүлдүүдүү, эмэгтэй жоохон тийм. Октод нэг юм жоохон смарттэй, нэг юм стилтэй зурдаг. Тийм. Гэтэ амарсан ороод идэх юм бэл. Тэр ихтэй яар хөөрөх шүү дээ. Ер нь бол тийм daily life стилтэй мөртлөө нэг тийм цаагаараа нэг юм бодуулаад байдаг гэж. Энэ яшаг гэхдээ үзчихэд ялцчихгүй амар хэцүү дуусаа ялцчих. Яг чи дуусах ч мал санагдаад гэхдээ нөгөө нэг тавтаалсан. Манай энэ яш жоохон тэнэг гарвал. Тэр чин угаасаа хүүхнүүдэд л амар од болгож гаргах гэжсэн дүр юм биш үү? Үгүй юу? Яг би бүтэн үзээгүй болохоор. Энэ яш тэр гардаг яг нөгөө нэг ахын гэдэг нэг эсрэгтэл нэг хэрэгтэй дүр байхгүй шимөр. Тэр бол амар гоё дүрс. Манай инэшэл тойрол хамгийн гоё дүр нөгөө. Тойрол. Инэшэл багтаа үлддэг хамгийн гоё байгаа. Багтаа үлддэг л бас нэг мартцсан л байна. Одоо бол юу ч юуны санахгүй байна. Зурагтаа гардаг байсан юм инэшэл. Тэг юубэс гас гардаг байсан. Тэг юубэс те. Тэг юубэс ирдэг гэсэн. Би ах хэдоноос хойш нэм үзэж байна. Тэгэл багаас зурагтаар үзснээ бодох юм бол 2003 4 оноос Наруто гардаг байх. ТV таваар гардаг байсан. Нарутог их хүлээж үздэг байсан. Тэгээ байж байгаа One Piece-ийг үздэг болоод One Piece үзснээс хойш л ер нь яг юу болсон юм болов? Аним одоо юу гэх юм өөрийнхөө копитмен битэ болцсон ч байсан болонготой нэг тэгээс нэг интернетээр татаж үздэг гэх юм уу. Тиймэрхүү юу руу орсон юм болов? Тэгэхээр чин яг яа гэх юм бол 2008 оноос хойш. Тэр бас зурагтаар айгүйх гардаг байсан тий. Тэмүүл ах яг ингээд зурагтаар гардгийг нь алгасаад гэж. Таар гардгийг нь алгасаад уу? Тий. Зурагтаар нэрэ 2003 4 оноос. Тий. Миний мэдхээр намайг нэг тэр бол ингээд авах дээр гараад гэсэн юм. 6 7 онд тий. 2 3 онд гарчсан юм бол. Волтрон ч баг хамгийн дээр үеийнх юм шүү. Монголд гарч исэн. Аним зурагтаар гэх юм бол тий. Тийм баг. Тэр чинь 2000 манайд чинь бүр жоохон байсан л болчихоор. 2000 ч нөгөө Астро гарчсан байхгүй. Астрогийн ремейк гарчсан. Астро Boy гэдэг чинь. Тийм үү? Тийм. Nice. Тэр чинь гарч исэн. Би болохоор сүүлд хэсэг зурагтаар үзэж байгаад яг хэсэг болцсон байхгүй. Тэгээд 13 4 онд лөө. Маа нэг найз
Эмин фейс апс бас юу гэсэн байхгүй. Йоо, юу нэ. Тэгсэн чинь цаач надад нэг гоё юм байна гэл. Маад 2 онд гэхгүй байлаа. Аха. Тэгсэн чинь надад нэг юм үзүүлэлээс фул метал хэлэх юм шүү дээ. Бротер. Оо, тэрийг л мартахгүй байсан. Тэгэл Core memory. тэгэл өрсөн үнийг догшгүй. Тухайн үеийнхийг бол би яаж оролцож байгаагүй. Би чинь 13 оноос яг идэвхтэй оролцож байсан. Тийм. Яг 12 оноос эхэлж орж исэн Эмин фэнс апс. Тэгээд 13 оноос. Харин тийм яг ингээд зурагтаар биш өөр газраас ингээд юм хайж үзье. Өөр өшөө олон гоё юм юу байна гэж сонирхож байхад яг айгу орчуулгын чанарын ч гэсэн амар дэжгүй. Тэгээд караоке марка амар гоё. Миний санджаагаар бас яг 13 мөрөө 14 мөрөө оны үед байгаа байхгүй. Тэр үед нь ингээд угаасаа бид нарыг ингээд өнгөө анимаар хайрлсан бол Эмин фейс апс байсан. Баярлаа. Баярлаа. Нэмээд аникод авсаагаад. Эмин фейс апс бол ялцчихгүй. Дээрээс нөгөө торрент тавьчихдаг ёо. Хард. Манай ах яг тухайн үед бас өөрөө ингээд хоббироод найзуудтайгаа орчуулах гэдгээс авах. Тэгэл агаагаар дамжуулалаа монголоор орчуулдаг газрууд байд. Animes, Anicode, Animax, Max гэх бүгдээрээ байсан. Гэтэ нэг хит хитэн жилийн зөрүүтэй л ах те. Тэр яг харахгүй фэн саб руу явж орж ийн л та. Фэн саб дээр бол одоо би ахихаа ариу их туршлагыг ер нь сонсё. Туршлага. Тийм монголоор ингээд тэр чинь бол цэвэр фэн саб учраас ингээд фэнүүд бизнес биш үү? Өөрсдөө ингээд сайн дураараа ер нь бол орчуулдаг хөрхөн хүүхдүүд л хэлжсэн байгаа шүү дээ. Та тийм гоё түүх дурсамж ясаа хуваалцвал. Их дурсамж ч яах вэ? Би чинь яг тэр үнээс шүү дээ 18 оноос яг эхэлж үздэг болсон гингүү тухайн үед чинь би чинь 12 2-той байж байгаа. Тэгэхэд яг юу яагаад 8 оноос үзэж байжгаад Эмин фэнс апс 2007 оны 11 сард байгуулагдчихсэн ингэж байгаа. Тэгээд тухайн үед чинь зөвхөн нэг амар нэг тийм хадгалны дээр хийдэг програмны дээр байхгүй. Тэгээд бас анимууд яг Наруто бол хөвчлэн яг Наруто Shippuden яг гарч эхэлж исэн үед тэгээ Эмин фэнс апс тэгэж Нарутогийн анги орчуулад эхэлж исэн байгаад байгаа. Тэгээд тухайн үед чинь маш нэг бараг л Монголын анхны фэнс ап гэхэд хэлдэггүй дээ Эмин фэнс апс бол. Тийм тэгээд хоёр хүнтэй эхэлж байгаа. Нөгөө талд нь бас өөр Эмин саб гэж юм уу тиймэрхүү бас нэг саб хийдэг нэг хоёр хүн байсан юм шиг. Тэгээд тэр хоёр тусдаа газар явж яхаар ерөнхийдөө нэгдэжийгээд яг нийлээд Эмин фэнс апс болоод 2007 онд тэгээд 7 оны 11 сарын 15 л гэж яваад идэгий. Тэгээд тэгж үүсгэн байгуулагдаад тэндээсээ эхлээл Наруто 2009 оноос One Piece, Death Note энэ төр юм хүмүүсд орчуулад эхэлсэн. Тэгээд би чинь тэгэхэд 2009 онд ч юм уу 10 онд нэг Death Note болоод Code Geass-ыг яг интернет кафе интерт ороод үзчихсэн. Суугаал юм үзэл тий. Ангар уддаг тий. Айгу уддаг. Тэгэл Африкадад орхичдаг. Би ч яаж хотод биш Эрдэнэтэд байдаг байсан. Эрдэнэтийн интернет мэдэрч бас нэлээд удаа. Тэгээд нэг кафед ороо суусан чинь тэгээ миний өмнө орсон л хүн татсан байсан юм шиг байгаа. Би тэгээд нэг юм тоглоулаа үзсэн чинь Death Note байж таарсан. Тэгээ үзэл тэгэл бид чинь яг Death Note гэж тэрийг мэдээл тэгсэн чинь энэ ч Монгол хадмалтай онгот яг тэр үедээ Эмин фэнс апс гэж мэдээл тэгээд 2000 төр чинь 9 байна уу 10 он байж таарж байгаа. Тэгээд тэр үеэс яг би 10 оноос яг өөрөө яг нэг фэнс апын тэрийг судлаад нэг юу яаж сонирхож эхлээд тэгтээ хүмүүс ч юм бол яг тухайн үед нөгөө нэг надад яг сонирхсон нь болохоор тухайн үед яг орчуулгын нэтэрээ биш тухайн үеийн караоке эффект гэдэг юм уу. Тэгээ тиймэрхүү юм надад яг тусч байсан болохоор би тэр талаар нь ерөнхийдөө сонирхож 10 оноос хойш нэлээ өөрөө ингээд юм хийж үзээд тэгээ явж байгаад 12 он нэг юу байсан. Эмин фэнс апс гэсэн бас 100 тэр 12 оны 100 бахаа да. Юу яа нэгэд нэг фэнс апын талаар ингээд хүмүүстэй нөлөх зорилготой 3 цагийн сургалт мөрөлт явуул нэг Тэнгисийн тэр уртл Happiness Center-т. Тийм шүү дээ. Тийм нэг юм болж ирсэн. Happiness Center ч бас Тэнгисийн уртл анх байсан дээ. Дараа нь багшийн дэдийн уртл гэсэн тийм. Тэнгисийн тэнд баг. 12 онд бахаа. Тэгэхэд би ч нэг 11-р ангид 11-р ангид орох гэжсэн өмнөх яг 100 гэсэн байхгүй. Тэр үед яг Эрдэнэс хотод ирчээ те. Тэр фэнс апын юмд явах гээд. Тэгээд орох гэж ирчээд тэнд нь ачаад гэснээр өмнө чинь бол би 10-аас 12 оны хооронд чинь өөрөө л нэг ингээл нухаал тэгэл нэг интернетээр юм үзчихээл бэлэн л юм ингээл харчаал ийм л юм байт юм байна энэ тэрэгэл. Тэгээд Эмин фэнс апс хийж байгаа юмыг харангууд юу яагаад байгаа байхгүй. Арай гоё байгаа л арай л өөр нэг л өөртөө ингээл яг бүх артлынх нь бэкграундд нь харуулаад дунд төрхөнд нь харуулаад ингээл юм хийгээл миний хийж байгаа болохоор интернетээс л зүгээр бэлэн авцсан юмнууд байгаад байдаг. Тэгэл нэг өөр байгаад онгод нь яаж хийдэм бол таа гэл. Тэгэл тэр нэг сургалт жоохон легц магийн юмд нь
очиж юу байгаал тэгээд ерөнхийдөө тухайн үед нэг ямар хуу шатраатай явдаг фэн сабс ямар юу байдаг нэ тэрийг л яг ерөнхий мэдлэгтэй болчоод тэгэл 12 оноо тэр чинь 100 штэ. Тэгээд нэг 11 сарын үед нь би тэр хүртэл нэг яг тухайн үед нэг тэр 3 цагийн лекцээ сурсан юмараа өөрөө бас нэг жоохон тэрийг хөгжүүлчихэд тэгээд би ингээд яасан юм аа тэгээд танаа багт орох гэсэн юм аа 12 оны тэр сүүлд 11 сард бас хийжсэн хэлж байгаа байхгүй. Тэгээд тэгвэл хийж байгаа хийсэн юм аа удуулаад шалгуулцгаа гээл тэгэл тухайн үед өөрөө хийжсэн юмдаа шалгуулаад тэгэл яг 12 оны сүүлээс ороод явж байгаа гэсэн үг. Аюу одоо ч та хэдэн жил болж байгаа? Тэг одоо ч 14 жил илүү байж байгаа гэсэн. Ирэх жил та нар 15 жил цөм тэмдэг. Амар шавдах нь дээ. Тэгэхээр чинь би 14 жилд би орсон хугацаанд чинь 14 жил шүү дээ. Яг дараа жил 27 он болчихсон тийм 20 жил. Тэр 20 жил байна. Дараа жилийн 11 сард бол тэгээ 20 жил болчихж байгаа. Тэгээд тухайн үед нь яг Chronix гэдэг яг хүмүүс бас ихэнх нь мэдэн дээ. Тэгээд бас Fensab-ийн Godfather гэдэг нэрлэдэг. Тухайн үед тэгээд яг тэр ахлагч байжгаад 13 оноос хойш одоо болохоор Infi гэдэг ахлагчтайгаар нэг одоо хүртэл ирэх явж байгаа. Тэгэхээр нэгсний сугараа Infi гэдэг. Бас Jesus шүү. Тэгээд нэгсний ихэд байх юм бол яг generation-гээр нэрх юм бол нэг хоёр ахлагчийн юутай явж байгаа. Хоёр generation-тэй. Гэхдээ нэгээс хоёрдугаар генерашнд яг шилжих хооронд бол яг багийн гишүүдийн нийтрээд яг тодорхой хэмжээнд ингээд цөөхөн хүмүүс байсан баг. Хоёроос яг сугараа ахлаад явж байгаа инженерийн гэх юм бол яг зөндөө олон хүмүүс ингээд орж гараад нийтрээгээл явж байгаа. Тэгэнгүүт ерөнхийдөө одоогоор нэг 10 орчим хүнтэй л байгаа юу да. Гэхдээ яг тэгэл угаасаа бид ч одоо тэгээ баг бүгдээрээ л 30 гарчлаа шүү дээ ихэнх нь тухайн тустай ажиллаа эхнэр өвтөл юм уу тэгэл амьдралтаа болж явж байгаа. Тэгтэл ямар ч нь юугаа хаяагүй тодорхой хэмжээнд MN Fansubs гэдэг юмудаа юмаа зөвлөл. Одоо ч гэсэн манай MN Fansubs-ид сугараа байна. Тэгээд би доошогоо хитэн 2000 оны дүүнер байгаа. Тэр хүмүүстэй ингээд тодорхой хэмжээнд ингээд нийлээл уулзаал нэг тийм коллективтэй ерөнхийдөө бас тэггүй сайхан байж л байгаа. Гайхамшигт. Одоо л орчуулна ялчгүй. Өөр идэв шүү дээ. Тэгээ нэг гэхдээ ийм хандвар хуучин нэг патрон байдлаар мөнгө авдаг гэсэн тий. Тэгж байгаа тэрийг байх. Тийм болгосон уу эсвэл зүгээр юм subscription шиг юм модельтэй болгосон. Ерөнхийдөө бол юу яагаад тий. Тийм хөө бод байгаа. Зардлыг болох л үү дээ. Ерөнхийдөө 2007 оноос ч хойш явж байгаа. Дугаасаа Fensab гэдгийг бодох чинь фэнүүдтэй нэг фэнүүд нүгүү зориу өнгөө тэгж сав хийнэ гэдэг ерөнхийдөө. Тэр чинь зөвхөн Монголд ч эхэлдэг ерөнхийдөө дэлхийд даяарыг анх үүсгэхдээ л тэгж эхэлсэн байгаа даа байхгүй. Тэгээд 2007 оноос эхлээд 2020 он хүртэл ерөнхийдөө 13 жил гэдэг нэг нүгүү ерөнхийдөө явж исэн. Тэгээ 20 оны сүүлээр ерөнхийдөө нэг тийм одоо яг нэг хандив гэдэг юугаар subscription маягтай л болсон. Хандив нэг сарын дэдийг ирэх авдаг гэдэг нэг тиймэрхүү байдлуудаар явж байгаа гэсэн үг. Тэгэхээр сүүлд ерөнхийдөө ялц нэг стриминг платформуд их орж ирснээс хойш ер нь бол нэг тийм юм болчихж байгаа. Тэнгүүд бас тэгээд одоо тэнгүүд ч нэг тухайн үеийн шигээ бас тэгэл нэг тийм сонирхлоороо хүүхдүүд ингээл юмуд орчуулад байх бас нэг тодорхой хэмжээний compensation цалин мэл өгөхгүй болохгүй болчиход байгаа юм тийм. Тэнгүүд нь тэгэл ерөнхийдөө нэмэх байдлаар гоо серверийн зардал хүмүүс орчуулж байгаа цалингийн зардал өөртөө нэг менежментийнхаа юмнуудыг гэж юм уу тэгэл ерөнхийдөө нэг амар юу ясна ашигтай байгаад байгаа юм баггүй тэгэл зардалтаа төлөвл тиймэрхүү байдлаар амар өсөж байгаа шүү дээ. Одоо дөнгөж сая нөгөө нэг юуны лайбрари одоо хамаг тоглоомны лайбрари бүх тоглоом эрхэлдэг гэсэн нэг гаин юу серверийн зардал өсөөд болоод тэгсэн чинь сар $5,000 төлөв үнэхээр чадахгүй нэгээд сарын дараа шатаан болсон юу. Хасаагүй юм. Тэгээд энэ чинь нэг буруу зүйн асуудлыг гэлтэрч байгаа. Яалч буруу биш байгаа байхгүй. Fensab-ийн үү? Мөнгө төлдөг нь үү? Үгүй мөнгө төлөх нь яг энэ ч мөнгө төлж байгаа. Анхнаас их тэр ч мөнгө төлж байгаа шүү дээ үнийг хэлэхэд. Анх үзээгүй анх нэг поинттэй хүмүүс байгаагүй бол тэгэл тийм мэдхгүй шүү дээ. Тэгээд мөнгө төлөхгүй л зурагтай гардаг хэдийгээ үзчихэл өнгөрөхөл байсан. Одоо яаж ч нэг IP-гаар оруулж иж байгаа гарууд нь за төлж байгаа шүү дээ. Бас тэгэл гэхдээ нэрээ Fensab байхгүй. Fensab-ийн орчуулга тэгээ одоо зүгээр зурагтаар гарч байгаа орчуулга энэ төр өстой амар өөрөө. Зүгээр яг зурагтаар гаргаж байгаагийн дэж мэрэгжлийн ч юм уу эсвэл хуваарь орчуулга хийж хүмүүс хийж өгч байгаа ах. Тэгээд Монгол дуу оруулагч нар ч амаас айгүй аль болох тэр дөрөв чинь гоё амтай болох гол тий. Бараг жүжигчин шиг хүн маш voice actress гэдэг хүмүүс чинь. Тэгээд та мөртлөл нэг чихэнд ингээ наалтахгүй. Тэнгүүт миний санджаагаар ингээд MN Fensab-ийн орчуулга дунд мунд ингээл одоо Японоор тэр чинь нэг өөр санаа илэрхийлж байгаа ч гэсэн монголоор тэрийг ингээд юу болгосон заяа ингээд
зүрт зүг мөг ч юм уу янз бүрийн хэл зүг мөгөөр ингээд орчуулдаг байсан надад амар таалагддаг байсан шүү дээ. Нэрээ л монгол хүнд ингээд сонсоход ингээд хэл зүг битсэн хамаагүй амар юм байна дөө те ингээд махчил орчуулж байснаас тэгээд тэнгууд одоо ТV-гээр юм үзэхээр бас айгүй тийм махчилсан орчуулга айгүй ихтэй болсон юм санагдсан. Тэгээд хүүхдүүд амар их зөв Crunchyroll ч юм уу те Netflix ч юм уу ингээд ийм гадны юмнуудад айгүй хүмүүг төлөөд үздэг болцсон юм байл л дээ. Тэгээд гэрт нь угаасаа ээж нь аав нь ингээл Netflix төлсөн зургатан дээр холбоцсон. Тэнгүүд нөтөд YouTube ороод тэгэл англи хэл дээр амар хүм үздэг болцсон байна лээ. Тэгээд би болохоор бодох нэ тэгжээснээс уг нь Монгол хадмалтай гарна. Монгол хадмалтайгаар гол нөгөө нэг олдон тэгэхгүй гадны юмнууд ч навж нэг season байхгүй. Гадны юмнууд ч одоо ихийг нь хаагж байгаа юм билээ дээ. Crunchyroll тагаа тэгээд Crunchyroll яг төлбөртэй амар их нөгөө хулгай сайтууд гэдэг шүү дээ. Бүгдийн breakdown-ыг хийж байгаа. Бүгд байхгүй болж байгаа л. Тэгээд тэр чин Crunchyroll хийдтэй явж байгаа гэдэг байхгүй. Угаасаа тэр тийх бах уу. Албан ёсны ирэх мэрхэ Crunchyroll гэхдээ түүхэн нэрээ амар сонирхолтой анх бас fansub байсан гэдэг юм байл шүү дээ. Тэгснээ. Тэгээд зүгээр fansub байжсэн чинь нэг гарууд худалдаж авангуудаа шууд зэн гэж байгаа байхгүй. Тэгээ шууд стриминг платформ болгоод мөнгө олоод бүх юмнууд нөгөө нэг copyrightтай нэ тэрэ гэдгээр ингээд таагаад эхэлсэн. Тэр чинь бол амар different case business model ингээд шал өөр. Бид нар болохоор аль боломжоор нөгөө цаг одоо ингээд либ яах хэлж штэ бүгдээрээ ингээд амьдралтай тэр ийм хүмүүс цагаа гаргаад юм орчуулад ингээд тавьж байгаа гэдгийг нь дэмжиж тэгэнгүүтээ бас нэг юм чанартай монгол орчуулга сонирхосоо гэж бас амар бодоод байгаа. Тэгээд зургатаар гарч байгаа зүгээр л нэг жишээ зүгээр киноноос жишээ дуртахыг. Биелэгчгүй даалгавар хүчин гэдэг нэртэй IMF гэж байна шүү дээ. Impossible Mission Force гэсэн чинь кино орчуулж байгаа нөхдүүд олон улсын биелэгдээс гарч ирж байгаа. IMF гоо. IMF-ийн хангууд International Monetary Fund гэдэг. Би тэгчтэй те бас кино театрт нөгөө юу үзээстэй Наполеон үзсэн чинь тэгээ алхаж авч яснаа цэргийн югаараа даабл гэсэн чинь тэр нь өшөө хурдаа нэм одоо хурдаа 2x олго гэснийг нь давхар гэж орчуулсан. Тэгэхээр ч яг нэг талаас яг харангууд нөгөө орчуулах нь IMF гэхээр яг олон улсын валютын сан мөн гэдэг нэг тухайн нөгөө орчуулж байгаа хүн контекстээ сайн яахгүй ойлгохгүй болдгоо. Тийм дабл хэрэг бол давхар уу мөн үү мөн гэхдээ цэргийн юм дээр ингэж орж ирнэ гэдэг. Яг хуу зарим нэгэн талаар нөгөө орчуулагчид тухайн нөгөө бас чангал хэцүү мэрэгжил л дээ нөгөө бүхэл үүнийхээ тухайн кино байна уу юм нөө тэр уншиж байгаа орчуулж байгаа юмнуудынхаа юу руу бас ингэж судалгаа хийж сайн орчуулж явах хэрэгтэй. Их бас чангал ганц удаагийн ядч нэг ганц proofread байвал хүмүүс сайхан баярлалаа. За жоохон явбал наа чинь ингээд орчуулга хийдэг хүмүүсийн бас compensation тийм өндөр биш ч гэж магадгүй бид хаваа нөгөө ярьж байгаа. Compensation full time дээрээс нөгөө нэг баахан юу явж байгаа шүү дээ. Мэдгүй шүү дээ. Тэгэл зүгээр гэрээгээр орчуулж байгаа хүмүүс байгаа ч юм билүү. Тэгвэл гэрээгээр орчуулж байгаа сайн орчуулдаг шүү дээ. Мэдгүй. Тэгвэл үгүй сайн өгөлтөө. Доктор киноноор IPT мэнтрээр гарч байгаа юм уу? Гэхдээ ер нь л телевизээр гардаг юм сүүлийн тийг хараад л байна. Ярьсан ч гэсэндээ чадахгүй тентиг жоох хөвгөл орчуулж байгаа ч зарим нь бол тий өөртөө тэр анимыг бүр ингээд амар үзэж мүзээтэй. Плат нэмэр амар ойлгож орчуулж байгаа. Оргил үлдээд эн чин гараад өсрөөд 1-2 хоногийн дараа орчдөг гэсэн тэгэхээр тэгээ орчуулга сайн дээрээс нь караокеных өнгөнд ёо. Тийм тий. Тэр караокенууд ихтэй гоё идэг гэсэн шүү. Тухайн үед ч тий 10. Яг MFN fan subs гэхээр орчуулгууд одоо хаах уу бас нэг эргээл тухайн үед нэг ерөнхийдөө яг нэг чанарын гаргалт, хурдны гаргалт гэх хоёр төрлийн ерөнхийдөө гаргалт хийдэг. Тэгээд ихэвчлэн яг чанарын гаргалтууд нь болохоор одоо л яг орчуулгууд нь яг бас 10 хэдэн ононыхоо одоход нэг бас сайн гэж бол хэлэхгүй. Яг нэг хурдны гаргалтууд юундад хөлрөө явчихж байгаа. Тэгээд хурдны гаргалт чинь зүгээр ерөнхийдөө хүн орчуулга ирлээ. Тэгээ хинж байгаа энкод хийж байгаа хүн нэг жоохон хинсан болоод ерөнхийдөө гаргах чинь. Чанарын гаргалт гэхэр чинь ерөнхийдөө тэр чинь нэг түрүүний ярьж байгаа бүх юмуд ороод ирж байгаа байхгүй. Эхлээл орчуулсан цаг тааруулна, өнгө төрх тааруулна, караоке хийн. Тэгээд орчуулсан хүн өөрөө хинаад цаашаагаа явуулна. Тэрийг бас давхар хяндаг хүн байгаа. Энд тэрийгэл тэгээ нэг ерөнхийдөө нэг 9 тийм шат дамжлага ерөнхийдөө манайх тэгээ чанарын гаргалтын дараа хийгээл явдаг байсан. Энгүүт одоо яг бас тиймэрхүү юмудаа бас яг хийн гэдэг нь зорчин жоохоо ерөнхийдөө төлөвлөгөө гэдэг юмнууд байдаг. Яг тэд нар ямар юмнуудад гаргана вэ? Одоо манайх гаргаж байгаа бүх юмудаа юу гэх юм зүгээр ингээ хурдны гаргалт маягтай гаргацдаг. Гэхдээ энийг дахин гарганагаар релиз хийнэ гэдэг тусдаа өөр нэг фолдерлоо зүрчтэй. Энийг одоо гаргаад дуусна гэсэн дахиад энийг гарганаа чанарын болгоод гарганаа. Тэгээ яг чанарын болохтой дөрөвний ярьжсэн классик анимуудаа ч юм уу те. Тэр өөртөө сонгож аваад тэгээ нэг тиймэрхүү байдлуудаар
гаргана гэдэг тийм яг угаасаа нэг тийм төлөвлөгөө гэх юм уу эсвэл угаасаа нэг тийм юм угаасаа байдаг. Гэхдээ тэн рүүгээ хэрхэн яаж орох уу зам аваа бас ингээл тохируулах хэрэгтэй болчиход одоохондоо дандаа хурдны гаргалттай л маягтай яваад байгаа. Гэтэ одоо яг хуучны сайнуудын тэгээд дараа нь дахиад сайжруулсан байгаа даа шүү дээ. Оруулсан. Тэрийг үзэхэд бол за үнэхээр юу ч ялахгүй бүр мэрэгсэн. Үнэхээр баярлалаа. Монгол хэл найруулгаар төгссөн хүмүүс юм оо гэж боддог. Нөгөө цаана мөнгөө төлчөөд хамаа ахгүй ямар ч эндээс цаана очиод нөгөө нэг хүндээ мөнгө нь очичлаа гэл тэгээд тэгээд юу үзэхэд бол ялч фул металлик бол тэгж л үзэж байгаа байхгүй юу? Тийм яг чанартай авчулсан хэдэн юмнууд байгаа. Фул металл алхимист байна. Штайнскейт бол хантер байна. Штайнскейтийг бол ер нь л бас нилээн би яг тухайн үед орчуулагчдын одоо юу юм үйл явдлыг сайн мэдэхгүй байсан ч гэсэн нэгдээд хэд хэдэн юу нилээн одоо юу шалхуур байсан. Зарим нэгэн одоо хинж байгаа манай багийн хаалгач инфи гэдэг байгаа маань бас тодорхой хэмжээний судалгааны дээр хийгээл нэг тэр нэг үгийг л одоо тэгэд яг зөв орчуулах гэдэг ч юм уу юмгууд нэг бүх тийм судалгааны дээр хийгээл Штайнскейт дээр бол тиймэрхүү байдлаар ажиллаж байсан юмуд бол зөндөл байгаа. Штайнскейт тийм буюнгаар нөгөө физик гэдэг чинь нэрээ элици гэдэг чинь юм байдаг гэсэн юм байна шүү дээ гэж бодсон шүү дээ. Одоо жоохон дайлчих гэхгүй юу. Гэдэг шиг аним үзэж өөр нь амьдралт нэг юм харсан үнцэг өөрчлөгдсөн ч гэдэг юм уу. Тиймэрхүү юм байсан уу? Яагаад ингэ асууж байгаа нэхэр саяхан зөв манай найзын дүүн амир хөөрхөн ингээд доктор Стоун үзэн гэж аахгүй. Одоо 10 дугаар үлээ 11 дугаар анги хөхт. Тэгэнгүүтээ мэрэгчл сонгоход тэр хөхтөд аним нөлөөлж байна гинэ. Би ингээд амир юм мундаг scientist болноо. Энэ аним намайг ингээд юм scientist болоход амир нөлөөлсөн. Тэгэнгүүт одоо жоох спорт аним үзэл тэр спортоор хичээлэх ингээд амир сонирхол нь төрдөг мөрдөг гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү стори та хоёрт байсан уу? Ухаантай болох хэрэгтэй л гэж хэлсэн юм. Яг би бол суперстэй болохгүй мэдээд байгаа байхгүй юу? Тим аз арайч тохиочихгүй байхгүй. Үзэхүйдээ бол тэгээд яалтчгүй нөгөө нэг гандам дээр ингээл амар гарууд алаа ятаа гээл бодоолгож байгаа шүү дээ том. Тэгсэн чинь нэг хідэн нөхөр ингээл уус тэр гээл яваал юм. Явж өгчсэн төгсгөлт амар гол үр гүцтгэж байгаа байхгүй юу? Би өөр гайхаад ваа тэр зүүн баг л болох хэрэгтэй байна. Тэгээд ер нь ухаатай байвал бас нэг явчих юм яа шүү гэж бодож байгаа байхгүй юу? Би яхад бодгцээ. Яг тэгээд амар одоо юу гэх юм үзэг үзэлт нөлөөлөд байсан юм бол нэг байхгүй байгаа. Гэхдээ яг зүгээр яг нэг аягүй хот бодогдчихсэн юм болохоор нэг спорт аним их сонирхож үзсэн гэдэг ч юм уу. Тэгэнгүүт нэрээ би чинь ингээд юу яж исэн юм байна да гэж байгаа байхгүй юу? Ямар нэг ингээд нэг өөрийнхөө сайн чаддаг зүйлээрээ тэмцээн оролдоон ч юм уу нэг тиймэрхүү юмудаар ингээд өөрийгөө ингээд сориод ингээд нэгдүгээр байр гэдэг ч юм уу тиймэрхүү юмд ерөөсөөр орж үзэж байгаагүй юм байна да. Яг нь тодорхой хэмжээнд чаддаг юм байгаа. Гэхдээ тэрнгээрээ зүгээр л хоббиор хоод ч юм уу нэг сүртэй үзэж байгаагүй. Ямар нэгэн тэмцээн оролдоон болгоо энийг өөрийгөө сориод олгоосын тэмцээн гэдэг ч юм уу тиймэрхүү юмд ерөөсөө тэгж байгаагүй юм байна да. Ингээс нэрээ ингээд үзвэл бас нэг юу их юм. Тэгээ өөрийгөө нэг ялан дийлж байгаа нэг бас хэлбэр ч юм уу гэдэг нэг тийм бодол бас орж ирж ирсэн юм байна. Яратаа үзэж байгаа тайп одоо яг бахан филер л явуулчихлаа л да. Манай хүний нэг токножитсу орж ирдэ шүү дээ. Манай хүний мейнстримээс хол. Манай хүний токножитсу орж ирэнгүүт яг тухайн үед яажлаа юм л да. Тэгээд яг бодоод үзэхлээр сүүл үзэж байгаа хгүй гэсэн чинь амар эмпатит болгож байгаа хгүй. Тэр нэг хүүхдийг нэрнгээсээ амьдрал ямар хэцүү үнцэн. Гэтэ манай хүүхд чинь ер нь л бэлэн болоход ойрхон байсан гаргаад байгаа хгүй. Гэтэ амар эмпатитайгаар бусдтай ярьсаар агаад гараад ирж байгаа хгүй манай. Ярьсаар агаад токножитсу ярьсаар агаад. Тий. Нөгөө талд нь бол бэлэж байгаа хгүй. Одоо аним болгон дээр ингээл гол дүр гарч ирэл би юу лээ? Би хокког болно. Би хаан болно. Би юу лээ? Улсыг эзлэнэ. Нэг амар том голтой. Том голтой гарч ирэл яддээ штэ. Тэгсэн чинь манай бэличин гол дүр хичээг өгсөн зүгээр хөрхий явж байгаа. Гэрлүүн сүнс чөтгөр дээрээ тэгээд хоёр дүүгээ аврах гад өөрөө хүссүүсөө хөвчөж байгаа хгүй. Зүгээр л хамгаалахын төлөө. Тэгээд явж байхад нь ингээл дандаа вилэн гарч ирдэг. Манай хүнээс хамаарлаггүй. Дандаа л зүгээр амьдрал өөрийг нь өөрхийн нүдэд идэг. Тэр чинь тэгэл аним юм чинь нэг вилэн гарахгүй бол гол дүрийн хэрэг юу вэ? Гэтэ нэг карманы асуудал байгаа байхгүй бас. Карманы юу? Тий, карманы эцэг их асуудал байгаа байхгүй. Тэгээ манай хүн чинь өөрхий юм үзэл хүчээж алдаал янз бүр болж байгаа. Гэхдээ тэр хооронд нөгөө нэг сэтгэл санааныхан байдлыг нь амар харуулж байгаа. Хүчтэй байгаараа юу байгаараа гэдэг өөрийнхөө дотоод ертөнц рүү оронгуут ингээд амар эхлээд анимнийхэнд амар өндөр барилга
тэнгэр багцсан барилгын юм зинхэр гүйлэн бүлтэй ингээд гоё байхгүй. Тэнгүүд манай хүн хямрахаар ч юм уу ингээд юм болчихдог. Тэнгүүд ингээд усаар живчдэг барилгууд амар болчихдог. Тэр мэрийг амар болдог. Тэгээд асуудлыг яаж давж гарах вэ ч юм уу те. Өөрийгөө яаж ойлгоод яаж сэтгэлийн хаттай байх вэ ч юм уу. Гэдэг юмыг бол аниматор амар бодлоо байхгүй. Тэ нэг Facebook дээр нэг тийм юу яваад байсан шүү дээ. Research судалгаа гарсан чинь яасан гэхээр багтаа ингээд картун мартун ч юм уу тийм юм биш. Аним үзэж өссөн генерашнийн яаж юм нэхэр амар тийм эмпатитай асуудлыг өөрөө ингээд даван туулах чадвартай хин нэгэн ирээд аварна гэдэг одоо бодол ерөөсөй байхгүй. Өөрөө л энэний ард гарна гэдэг нэг тийм бодолтой. Тэгээ тэр нь болохоор аним үзнээсээ ингээд нэг чаленжийг нэг давах төсвөртэй юм генерашнууд юу н байгаа юм байна. Тэгээ тэр нь голцоо нөгөө Наруто генерашны нэг тийм юмнуудыг иш татсан нэг тийм юм байсан. Би тэгтээ их сурвалж нь хардаг байж. Гэтэ зүгээр яг хуу амар нарийн тэрийг эргэж хараагүй ч гэсэн хальт нэггүй л гэж харах нэ. Бас нэрэж тийм шүү. Таны хэлдгээр ингээл зайлуул гав ганцаараа тэгээ хүүхэд байж байдаг. Тэгэл бүх юмны чаленжийг өөрөө ингээл давж гарсараа байгаа л тэгэл. Жишээлбэл Брюс Уэйн мөнгө байсан. Яваад байгаа байхгүй харин. Батныг дийлсэж байгаа ялч үнэ шүү дээ. Брюс Уэйн мөнгөтэйс баял үгтсэн. Тэгсэн чинь нөгөө нэг юу лээ уулын бүхлөтн нэг улсын армийн даргын хүүхэд чаавс аав ээж өөр нөгөө guilty action болчиход тахт чинь compensation гэсэн чинь чаавс нэг хитэн гоё мөнгө болж байгаа байхгүй. Анимны тэр нэг бас калчур арай өөр юм шиг юм уу? Угаасаа яхахгүй. Өөр барууны хүүхдүүдтэй харьцуулахад тий. Би саяхан Monster үзэж дуусгасан. Урасаа Наокигийн тэгээд дээр үед уг нь үзэж л байсан жоохон багтаа. Тэгэхдээ тэр үед арай л жоохон байсан шиг байна. Саяхан үзэхнээ бас ямар мохоо философикл юм бэ? Төмөн юм бодуулах юм да. Бүхэл бүтэн тэр анимны туршид монстр нь яг монстрын араас гүгэд байгаа юм шиг мөртлөө яг ингэ эцэст нь хүн болгоо өөрсдөө л монстр байгаад байгаа бох тий. Тэгээд надад өмнө нь ингэж бас амар сэтгэл төрүүлж исэн нэг өөр өнцгөөс жоохон юм харуулж исэн аним байсан болов уу гэж би бодож байсан аахгүй. Тэгсэн чинь 11-р ангидаа би Аштано Жой үзчихсэн. Тэр чин 70-аад оны манга штэ. Амар дээр юутай? Бокстай. Тэгээд төгсгөлд нь Май Жой найз ерөөсөө тэрэнд нэг аврах болох, чемпион болох гэхээс илүүтэй зүгээр л эцээ хүртэл явсан. Хамгийн сайнараа ингээд гоё байсан. Хэцүү ингээд үхмээр байсан ч гэсэн нөхөр раунда дуусна дуустал үзэж байгаа л тэгэл айш болол ингээд дуусч байгаа. Тэгээд тийм амар excitement-ыг би ингээд зүгээр 10 жилийн сургуульд ингээд байхдаа үзчихэд хөөх гэл бүр ингээд миний амьдралд ямар нэг юм тохиолдоход нэг юм төлөө ингээд хөтлөө яваад те. Тэгээд үгсэн ч гэсэн тэрэндээ харамсахгүй амар happy ингээ инээд алдаатай ингээ зүгээр л ингээл дуусах болоо гэж амар бодчихсон юм байна. Эцэг нэгэн цагт яг тиймэрхүү малтгалах одоохон доолдог үл гэдэг шиг. Би бас нэг амар хацгаа юм үзчихсэн биз. Ерөөс хүн үзэж байгаа амар зүг хацгаа NHK Yoko сууч нь. NHK-ний Yoko заяо. Би яг үзсэн байх те. Үзсэн. Нийт нөхөртэй. Надад нилээ юу штэ. Хазгаач явах бас нэг популяр байгаа штэ. Нэг хэсэг бүлэг хүмүүс бол амар юм популяр штэ. Мейнстрим үздэг хүмүүс. Ялчгүй одоо акшн юм ч юм уу. Юун дээр баг юун дээр гарч recommendation дээр баг гарч ирэхгүй ш. Тэр бас тэгэл нийт талын юу гэнэ тэр харуулсан. Тэгээд нийтээсээ яаж яах вэ? Тийм буцаад нэг юм шиг бас яг хэцүүлцдэг юм биш үү? Бас харин тийм ээ. Янз бүрийн аним үзснээр одоо ингэ бодохоор янз бүрийн юмыг амар хүлэн зөвшөөрч чаддаг болцсон юм шиг. Өөр нөхцлөөс. Тийм жоохон бахт ингээл чи явц үзээд Google-тэй үзээл гэл амар их загнуулдаг байсан чинь одоо ингэ жоохон том болсон байна. Янз бүрийн ингээд амьдралд ямар ч юм гарч ирсэн тэгэл зарим юм хүүхэлтэйтэй шууд төсөөлүүлж бодохгүй ч гэсэн за ийм юм бат байх штэ тий тэгэл ийм асуудал байвал яа тий тэгээ бодохоор бас тэр аним үзэж өссөн хүмүүсийн үнэн байжсэн магадгүй л ах. Bad things happen to good people гэдэг байна штэ. Янз бүрийн кино үзчихсэн хүмүүсээс амар их тэгдэг гэдэг аа штэ. Сайн зохиолчин кинонуудыг үзсэн хүмүүс цаанаас нь мундаг ном уншсан гэдэгтэй л адилхан. Би чинь дөрөв студио ярьсан юм байна. Гоё Spark дөрвөөс аним ярьсан юм. Fence Up дээр нилээ ярьсан юм. Цаг одоо юу н хэр явж байгаа юм бол доо. Тийм үү. Дахиад жоохон ярмаар байна уу? Тэгээд хоёрч манга ирнэ гэсэн. Тийм манга байна. Voice actor-ууд бас надаа та хоёр хэрвээ гоё дуртай байвал дуу оруулагч нар бас сонирхолтой байна. Би болохоор манга уншдаггүй, voice actor-ууд сайн мэдхгүй. Тийм үү. Нөгөө нэг юун дээр Sasuke дээр дуу оруулах ч бас маяг шийддэг. Тэгтээ нэг ингээд нэг яа харахгүй чихэнд ингээд нэг дүрээрээ тогтцдаг тийм
ингээд дуу оруулагч нар байдаг те. Би бол voice actor хүмүүсийг бүр зээч зүгээр л ингээд текст уншдаг, дуу оруулдаг хүн гэж боддог. Нүүр нь л өөрөө ингээд биечилж жүжиглдэггүй л болохоос биш яг жүжигчин хүмүүс байгаад байгаа байхгүй тий. Ягчгүй актер байдаг. Манайх зүгээр орчуулсан дээрэж байгаа алцаа. Манайд орчуулагч л гэдэг болохоос биш тий. Дуу оруулагч уу? Дуу оруулагч гэл тий. Яг сүүл ер нь бол тийм байна тий. Зүгээр дуу оруулж байгаа хүн бол биш байгаа байхгүй тий. Жүжигчин байгаад байгаа тийм жаа тий. Одоо нэг Mortal Kombat 1 үлээ. Нэг дээр чинь Megan Fox нэг дуу оруулсан да. Нэг дүр дээр яалц ч нөгөөд чирэж байхгүй яг манай хүчээчлэг юм л да. Тэгээд яалч voice actor-ийн төвшөнд биш байгаа. Шал өөр байна тий. Шал өөр байгаа. Тэгээд Howl's Moving Castle-ыг бас яаж л нэг өөр хүмүүст үзэх гээд англи дээр үзэхгүй дүүтэйг үзэх гээд. Тэгсэн чинь англи давтай өстэй аним жигэнд найлтдаг шүү дээ. Тэгээ англи дав дээр нь хэн байсан бэ гэсэн. Ихтэй Howl дээр Christian Bale байсан байгаа байхгүй юу? Пүү амар жүжигч явж байгаа. Амар жүжигч нь гэхдээ voice actor-ийн төвшөнд надад амар хангалттай байж байгаа. Нөгөө Япон жүжигч нь хэн байдаг лээ? Тацу яг Кимура Тацу Такуя ах байдаг шүү дээ. Дуучин шүү дээ. Oh my god. Дуучин жүжигчин бүр нөгөө метод актер бүр амар гоё багтаад. Ганц айдлнэс. Тэр ах бол гоё одоо л гэнэ нүцтэй. Яг нэг тэр дүрийн тэр хоолой амар гоё гэд иби ах ингээд хоногцсон тийм дуу оруулагч байна. Бит хоёр нэрийг мэдчих магадгүй. Тэнийх юм бол Зорогийн бол ерөөдөө юу байнга л нэг юу орж ирдэ штэ. За чи нэг юм хаски юм расты юу байстай. Нэрийг марчжээ. Гэтэ нэг юм жоохон бондготой харастай. Казу яа. Тийм хөл тийм. Зорогийн хайж болж сүүлд гэхээр яг хуу тан зорогийн чинь дуу оруулагч шиг бас юм бэлээ дээ. Ханаа Нацки. Мөн баха. Мөн бах. Юун дээр Chainsaw Man дээр нөгөө нэг Shark-тай нөхөр орж ирдэг шүү дээ. Тэгээ би бүр энэ одоо ямар сонссон гэсэн. Танжиро байж шүү дээ. Нөхөр уугийн уул нь өмнө нөгөө нэг сул юу лээ туслах дөрвөр нэлээ явсан юм байлээ шүү дээ. Одоо амар алчтай шүү. Дан нүдний шилтэй бойч бас Ханаа Нацки дуу оруулагч явж байгаа. Тэгээ хэсэг од болт юм шиг байна тий. Угаасаа од болдог бах уу. Эмэгтэйчүүд дунд одоо Ханазава Кана бол бурхан минь. Цаатны чи хоолж маяг л да. Бүх хероин бараг Ханазава Кана шүү дээ гэжнээс. Амар serious мөрдөгч дээр болж байгаа. Тий, нэг жижигхэн cute охин болчихж байгаа. Лагийг алуучин дээр болоод байгаа байхгүй яарсан. Яхаар гос чадвар байгаа шүү дээ. Манай хэнийх чинь юм лээ Хооин Кёмагийн чинь тэр ах чинь үгүй юм аяа бол. Дуу оруулагч юм л харин дээ. Ч. За бэж өөр хүнд дуу орууллаа. Би нэрийг андуурах гэдэг юм байна. Мау Самуэл нэг бас нэг Юшагийн дүр дуу оруулаа. Тэгвэл би яг андуурах чинь. Би нүү Райтогийн Кирагийн Death Note-ийн ихнийсээ юутай андуурах. Бараг мөн баг шүү. Яна Моморо гэдэг нөхөр идэг. Тэгээ наа чин тоглож байгаа дүртэй амар совирт юм л. Харин тэгтээ хүүхэн мөхөн хүртэл болчиход амар марсан. Мэн болоод яваад идэв шүү дээ. Тэгтээ андуурж яж магадгүй. Гэтэ ямар ч байсан амар тийм фаны хоолойтой. Дөрөөр дээр гардаг нөгөө нэг Дөлөө хаан биш дээ толгоогүй. Тэрэн дээр дууруулдаг нэг юм нэг жоохон сөнгөдөө нэг эмхтэй дууруулагч үттэй шүү дээ. Тэр чи хэн блэ? За нэр нь орж ирэхгүй. Бас нэг жоохон өөр л. Эсвэл нөгөө нэг Snail дээр дууруулдаг шүү дээ. Бас Naruto-гийн Snail дээр дууруулдаг чинь. Сүүлд нөгөө нэг Hokage-гийн Miyuki гол төр эмэгтэй дээр бас дууруулдаг. Зөөлхөн дөө. Spike Family-гийн бас эмэгтэй. Ёр дээр харин тэр чинь амар алтартай байсан юу? Тийм байна. Миний лав чихэнд амар хоногцсон байдаг хин л үдий. Сугита Тамакасан байдаг. Хиний Gintokигийн сэв. Өөрөө тийм гоё л. Мушок тенсэ дээр ах гараад ирж би бүр хоож их шиг. Тий. Тэгээд нөхөр ерөөсөө энэ main role гол дүр авч ингэж амар удаан дуу оруулсан ганцхан Gintokki. Тэгсэн мөртлөө өөр аним одоо One Piece дээр ч явж идэг ингээл юм дээр нөхөр явж идэг мөртлөө дандаа юм жижигэн дөрүүд дээр амар их дуу оруулдаг юм бэлээ л дээ. Тэгэнгүүт ягаад ч тэр хүнийг харахаар бүр яг ингээд нэг юм борцор цагаан үстэй хамраа хоо явж байгаа нөхөр шиг харагдаад идэв. Нэг зараг Кимпажи дээр дуу оруулдаг юм сүүхэн л. Тийм тэр чин бас нэг халдсан дуу нэг ах байд юм аа. Тийм дөнгөж цагаан нэг бондор ах байсан юм.
За хэдүүлээ ер нь Сэйо нөгөө voice actor ярих юм нэр нь ерөөс орж хоолны төсөөлөд сонсогдоод төсөөлөгдөө яриад байдаг. Тэгэхээр яг нэр нь орж ирэхгүй болохоор хэцүү юм байна. Voice actor чинь жүжигчтэй байх нэ. Тий жүжигчд шүү. Тэгээд угаасаа нөгөө өөрсдийнх нь ордог variety show мó эсвэл бол яг ийм special тэр аним дээр дуу оруулж маруулсан team юмнуудыг үзвэл бас амар гоё. Гэтэ би сүүлийн үед team хүм үзээгүй амар удсан болохоор хүмүүсийн нэрийг жоохон мартаад ах шүү байна. Момон дээр хүртэл ачаа амар зүрх барьдаг. Харин тэгдэг те. Манган дээр ингээд дуу оруулаад уншуулдаг болцсон байл шүү. YouTube дээр амар их team байдаг болцсон л. Тэгээд anime adaptation хэрэг гараагүй ах юм бол мангаг айгүй их тэгж уншдаг. Тэгээд мангага өөрөө voice actor гэж унш YouTube дээр бичлэг байгаад байдаг. Өөр нь хуваараа voice хийж байгаа, voice over хийж байгаа хүмүүс амар их байдаг болцсон лээ. Бас voice training гэдэг байгаагээ сая нөгөө нэг шүүх мүхээс судал хэрэгцсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ. Цудагийн хинжээр ахын хоолойч нь аваачаар AI-аар шууд дуурайгаа хийгээдсэн чинь нөхөр буцаагаад шүүх дээр зарга үсгээд зөв шүү дээ. Бас арайчтэй. Тэр бас зөв шүү. Цудагийн ах ч өөр амар л та. Тийм. Voice actor-суудыг дэмжээ. Тин ч бас хүний хөдөлмөр явж байгаа. Монголын нөгөө inbox дээр ч гэсэндээ бас тэнд хүмүүжж байгаа. Тийм шүү дээ. Тийм. Тэр чинь бас тийм амархан ажил биш байгаад байгаа юм тий. Тийм. Train хийх гэж бас бөө юм болдог. Нэг өдөр хоолоогоо өвтгчүүл тэгээд гэхэд л 20,000 төгрөг алдсан. Тийм. Зургатаар нөгөө нэг ялт ахын хоолоо гараал гэлэнгүү зүр кино үү гэж байгаа хэвчээ. Тэр шиг. Одоо их хөл бөмбөгийн тайлбарлагч энэ төр хийдэг хүмүүс ч гэсэн тий. Нэг хоолоогоор амар ингээд танигддаг юм шиг байна. Тэр үдэг нэг ах. Тийм. Морь тайлбарладаг хүмүүс бас гаа шүү. Яа бодсон чинь наадны авралт боддог чинь. 10 хоног гэсэн гэж шүү дээ. Наад март гэхдээ би бол гэртээ сайхан бүүгий гэж бодож байгаа. Манга манай ах цуглуулгатай. Тэгээ ахын авчирсан номнууд дундаас нь ганц нэг гүйлхий. Эхийн Япон. Англи хэл дээр угаасаа ном авахар амар үнэтэй тусдаг юм байл л дээ. Тэгэнгүүтээ зүрх хятад метаас загчиж болдог. Гэхдээ нөхдөө зүгээр амар юм мяа цаасан дээр принтлээд ингээ ер нь л хууль бусал юм хийж байгаа юм л да тэр чинь. Зүгээр ингээд хевлээд авч зарчиж байгаа. Тэгэхээр яг Япон хэл дээр нь ингээд манга барьж мархад хүртэл гоё гэдэг. Яга Япон хүмүүс тэгж амар хүнийг бодсон юм хийд юм болж гэх шиг. E-book-ээр заруул авнаа. Ар хөнгөн ингээд цаас мас амар гоё. Тэгэл тэр зураг нь ингээд нэг инк минкэн ингээд шингэж мингцэн байгаа амар тасарсан. Тэгээ нэг голын нуглааны панел шүү дээ. Тэр амар гой үлдээчдэг. Тэд нар нь хизээч ингээд салж ч юм уу те ингээд нугарч гачин болохгүй. Би бол манга цуглуулгын хобби ер нь жоохон сүүлийн үед нэмэгдэхгээл байгаа. Яг жоохон популяр анимуудынх бол манган дууссан ч гэсэн аюу үнэтэй юм лээ. Тэгэнгүүт зарим нь ингээд манган дуусчингууд яг ongoing байх юм бол үнэтэй. Дуусчингууд үнэ арай гайгүй болчдаг юм байл л дээ. Гэтэ манга нь ялцчгүй илүү л байгаа юм л да. Манга нэлээ гоё. Харин тий. Тэгээд филлер худлаа юм ярихгүй ингээд яг гол плот нь яваа дуусчихна. Одоо Bleach-ийн мангаг би сүүл мэдчихэж байгаа байхгүй юу? Аха. Аним дээр яасан гэсэн чинь нөгөө горын алгуулгацсан. Уул нь амар юм сүнслэг дүрмөтөртэй амар юм болж байгаа шүү дээ. Алаан болж байгаа шүү. Тэгээд нөгөө нэг аним дээр чи adaptation ихтэй бас өөр нэг мессеж бичдэг гэдэг байхгүй юу? Тэнгүүд жишээлбэл манай гол дүр ирэхдээ өөр нэг юмхтэй гарангууд тэр хоёрыг анхаас нийлүүлнэ гэж бодцсон. Студ шахаад зураадсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 300 400 анги гарч яваад дуусаад дуусгаж яхад гол дүрийн харьтаа бит өөр юмхтэй байхгүй юу? Wax тэр манган дээр байгаа гэж байгаа байхгүй юу? Би тэгээд дуусчаад what the fuck гэж хайр юм бэ гэж бодож байгаа байхгүй юу? Тэр аним дээр гаргаагүй юм уу? Аним дээр болохоор өөрөөр шахацсан. Өөр охин өөр охин руу явуулсан зориудаар зурсараагаа дөрүүлсэн байгаа байхгүй. Second lead, first lead, second lead heroine гэдэг ингээд 2 3 охин охинтой байдаг шүү дээ. Нэг lead-ийн дагаач л. Энэ ч болохоор ихний кейс нь хоёр дахь кейс нь болохоор нөгөө нэг 7 deadly sin байна да. Тэрэн дээр студ солиод унгаачдаг. Тэр аль студ руу явсан юм? Мэдгүй сүүлд ямар ч нэг романс ч юм уу ничжээ хоёдаг студ руу явцсан чинь акшн зурчдаг байгаад хамгийн пик хэсэг дээрээ амар хэцүү дүрлж юм болцсон байхгүй. Эхний бүлгийн үзэл гоё явж байгаа. Яг тэр хэсэг дээр нэг очиолгоо үзгээ болцсон шүү дээ. Тийм тэгэхээр тэгээ дараа нь ялч мангаг би мангаг уншсан байсан байхгүй юу бас. Тэгтээ манга хаанаас уншиж байна? Одоо ийм юугаар амирх байдаг болсон юм шүү. Солонгосчууд ч нэг ийм вебтүүнээрээ нэг ийм босоо ингээ гүйлгээд уншаад идэг. Сүүлийн үед мангануудаа юу японочууд тийм болгож байгаа гэд амир их платформуд байл шүү. Яг мангага ялч үтгэл нөгөө нэг Paris идэгэл
явж байгаа юм л та. Далайд гараал яваад байна үү? Далаачилж байгаа. Тэгээд далайд юм байна уу? Ихэнх юмнууд байхгүй болоод байгаа юм шүү. Хуучнууд нь ингүүлцээ. Тэгээд мөнгө төлөөд уншчих ихлээр бас олдохгүй байгаа яа гэвэл Монголд IP логтой. Монголд IP логтой байгаа даахгүй амар хэцүү. Тэгээд тэрэн дээр чинь яг манхваа уншиж үтсэн л дээ. Манхваа жоохон уйдах штэ. Солонгосон ч байсан, хятадн ч байсан. За яг өөр Америкийн ч байсан. Аха. Үнэхээр ялцч нэг стори бичдэг хүмүүсийн философи нөрлөж байгаа байхгүй. Хар цагаан ингээ гарчдаг. Тэгээд гол дүртэй яг хамаг юмны ихэнд нь үнэлэхүү давуу тал өгчдөг. Тэгээд тэрнээсээ болоод нөтрт болоод байгаа байхгүй. Вебту ер нь хэр сонирхож ирсэн нэрээ. Тааш нэг манга ч би нэрээс манга уншдаг, манхваа уншдаг. Сүүлд яг юу яаж ийсэн? Соло левелинг гэл хүмүүс их шуурал байсан шүү дээ. Тэгээд аним нэгдүгээр гарсан. Тэгтэн яг юу яасан? Зурглал сайн мэлээ. Тэгээ зурглал л дэжгүй. Тэгээ соло левелинг нэгдүгээр бүлгэнд гараад дуусангууд нь үргэлжлүүлээд вебтүүнийг уншаад дуусгацсан. Тэгээд тэр баг миний анхны уншсан вебтүүн бохоо да. Өмнөөс нэг тэгж юу уншиж байгаагүй. Тэгээ манга болохоор яг өмнө баг Наруто онгогийн гарахт Нарутогийн манганууд хэд уншсан. Тэгэнгүүтээ ягаад манга уншихаа болцсон мөхөр манга ингээд хөрлөн уншдаг. Дөнгөт би яг нэг хурдан юмд нуулгаад уншиж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд амар нэг сэтгэл хөдлөлгүй уншаад дуусчихсан юм эсвэл ингээд явж байгаа байхгүй юу. Тийм үү. Тэгээд ингээд нэг юм го дэр гэж бичсэн та уншдаг уу? Би болоо дараагийн point-ийг оруулж ир та. Тэнгүүт нь тэгээ уншичаад дараагаад нь яг weekly яг анима үзэж байгаа шүү дээ. Тэнгүүт нь би нөгөө манган дээр уншиж ингээд мэддэг бол мэдчихэж байгаа. Нэг төдөл өөрийгөө спойлцсан болохоор тэгээд яг тэрийг үзэхэд нь миний дээр сэтгэл хөдлөл гарахгүй байгаа байхгүй. Тэнгүүт нь за би манга уншихгүй байна. Зүгээр яг аним дээр үзэл явъя гэж. Тэгээ одоо хүртэл One Piece-ийг ерөөсөө мангаг нь уншдаг, Ongoing-ийг үзэл ирэхэд явж идэх байхгүй. Ongoing аним үзээд хар мартахгүй байна уу? Би мартчихсан шүү дээ. Өмнө нь юу боллоо? Үгүй ингээд season дуусангууд ингээд баг аним үзсэн. Гэтэ нэг фул үзсэн мэдрэмж байхгүй. юм харин дээ байхгүй. Амар юм сонин ингээд нэг хагас дутуу ингэж яв. Тэгэнгүүт тэрний чинь оронд манга бол ингээд амар урамтай гүйлгэж. Тэгээ сүүлийн үед бичгийг бол ингэж байгаа шүү дээ. Пат Тэнгүүд нэг манга чинь ингэж болохгүй. Ялч уншин тэгээд нөгөө уншиж байхдаа ялч нөгөө догтлол нь байгаа юм л та. Харин тийм манганы Missifix-үүд тэгэл нөгөө нэг саунд юунууд нь шүү дээ. Тэнгүүд юм арын юм зураг мөргнүүд нь бас бэкграунд гой зурдаг. Наруто дээр нөгөө юу байд шүү дээ. Пен гарч ирээд том пен л гардаг шүү дээ. Би Наруто уншаагүй. За том Конхо гэдэг. Тийм Конхо сүрүүлдэг шүү дээ. Том юу ширээ гэдэг. За тэрэн дээр классик лайн. Тэрэн дээр чинь зурглал нь манган дээр байсан байгаа байхгүй юу. Тэгээд бас нэг өөр кейс Fairy Tail-ийг би бас нөгөө нэг Fairy Tail амар удаан гацсан шүү дээ. Fairy Tail гэхдээ за амар мохоо яриаг нь өөртөө шээ явуулах чинь та яриа. Би гэлс ирчихсэн. Fairy Tail-ийг бас мангаа уншсан чинь хотлын панелууд нь амар гоёсэн. Бүгд нь сая зэрэгтэй айрам орж ирээ байлдаад ялаад амар emotional байсан чинь сүүлд нөгөө нэг аниме ихтэй ингээд саарал. Тэгээд back panel-ийн яг цаг хугацааны асуудал, мөнгөний асуудал мэдээж ойлгож чинь. Гэтэ тэнд артист бол бас мангака бол харин тийм шүү дээ. Бас ч гомбар санагцал та. Тэгээ нөгөө нэг ном уншичаад кинон мяа санагдаад идэг гэдэг шиг юм болчаал идэв. Харин тийм те. Юуны Fairy Tail-ийн өмнө тэр Rave амар хөөрх юм байл шүү дээ. Мангакагийн бусад мангануудыг сонирхож үзсэн чинь. Хөр амар цаг үрдэг лээ. Тий. Бас яг адилхан Fairy Tail дээр нэг happy үйл жижиг муурайд шүү дээ. Тэр муурн дараагийнх нь бас нэг Edens ирээд. Тий тэр бүр амар хөөрхөн зурагтай за. Нөгөө бүр тэгэл ганцаа Fairy Tail ингээ шуураад байдаг болохоос ш нөгөөдөл энэ харах юм бол ер нь бол зураглал нь адилхансан мөртлөө ингээд зохиол нь амар сонирхолтой. Recycle хийгээд ингээд дүрээр recycle хийдэг болохоос гайгүй гэхгүй. Тэгээ амар хөөрхөн юм байлээ. Бас сонирхож үзүүл гэж бодсон. Тэр чин тэр хүн чинь тэгээд зураач нь юм блээ. Кишимото байлаа биш. Үгүй ээ, Кишимото сенсей чинь Наруто гэх тээ. Хиро. Хирото нэг хүн байдаг те. Тэр хүн чинь 3 мангаг нь уншиж исэн юм аа. Fairy Tail үргэлжилж байгаа. Edens зэрэг явж байгаа. Дахиад нэг ямар ок гэлээ нэг мангаас авах. Тэр хүн мангагаа эцээч өдрийн алддаг. Мангар цаг бартаггүй. Нэг тийм хүлээлгэж манганууд амар хэцүү те. Акира их орох хэвээр штэ гэ. Акира Торияма сенсей өнгөрөхөд л нэг 2-7 хоног юм Oh my god. Тэрнээс тийм амар цагаа барьдаг. Тэгснээ storyline амар гоё гэдэг бол
Тэгээ манай манга дэрслээ. Асал Торияма сенсей их зөв хөрхий. Уг нь Dragon Ball Z гэдэг ингээд дуусчихсан байгаа ш. Тэгсэн чинь GT энтергээ бичсэн. Тэр нь Gomenne Toriyama sensei ч гэх. Японы эдийн засгийг аврахын тулд гэж байсан тийм үү? Өнөөдөр бид Японы эдийн засгийг аврахын тулд та Dragon Ball үргэлжлэл зурх хэрэгтэй байна. Нөхөрт гисэн амар гоё дөрүүтэ марчдаг гэсэн гэдэг байна. Харин тийм хүмүүс ингээд сэргээж мэргэнгүүт нөхрөөдөөс санаа мандаа авч маад тээ. One Piece ч бас тэгдэм байлаа шүү дээ. Урталт нь нэг баахан дүр мөр гарч гад ингээд хойдолд алгуулцдаг. Тэгэнгүүт фэнүүд нь буцаагаад хөөе тэр урд тэр байсан хайчуу мэчүү гэдэг ингээд нэг юм нэг форум дээр юм бичээд эхлэнгүүт өөртөө тэрийг харснаа нэрэд тийш одоо гаргаад ирж юм чи. Шимото сенсейтэй юм мөнтэй. One Piece-ийн зураач одоо сенсей. Одоо шүү дээ. Ичиро одоо. Кишимото чинь Наруто л яриад байдаг. Одоо ч гэхдээ анханасаа нөгөө нэг бүр эхлэхдээ хүртэл юмнуудаа бэлдээд тавьсан л байсан. Ерөнхийдөө юмнуудаа тавьсан байсан. Тийм, ерөнхийдөө бүх юмуд төлөвлөсөн байгаа. Анх гарахтаа чинь баг нэг хэдэн жилийн дотор дуусгана л гэдэг. Юутэй явсан. Тэгэл одоо хүртэл. Одоо сенсейг бас бодж л байгаа. Та Японы эдийн засгийн төлөө амар их болж байгаа шүү. Netflix дээр гарсны нэрээ та хоёр үзсэн үү? Юу зурлуу? Тэ? Кино гороо зурлал гарсан. Тэгэхээр ойсон. Ерөнхийдөө тийм хөөрхөн сайн байсан. Дөнгөж дур нэг ихэд гүйлгэр юмуд мэдж байгаа болохоор ихэд гүйлгэр яг гол хэсгүүдэд хараад ингээд явцсан тэр дэжгүй шүү. Тэгээ Кишимото одоо сенсигийн өөрөө оролцож байгаа нь бол ялцчихгүй тийм байна. Харин тийм гэсэн. Тэгээд жоохон зардалтай болох гээд байна антрыг Netflix-ээс хилэнгүүт одоо сенсэ. Зарлыг нь бол хийн дээ. Хийхээс өөр гурч амар том IP. Амар хөөрхөн байсан. Яг өрөөл айгуу гоё. Хичээлийн бэлэг тэмдэг болчиход байгаа шүү дээ. Одоо бараг л тийм дээ. Тийм. Одоо нөгөө нэг operation юу мөний эсрэг амар том Тэгэл алттай. Одоо тэгтээ One Piece чинь одоо хүмүүс одоо чинь 1100 бүр ингэж явж байгаа юм байна. Ингэнгүүтээ эхнээс нь үзнэхээр 1000 анги одоо яаж үздэг юм гэж байгаа хүмүүс байх юм бол ерөнхийдөө үзүүл одоо кино ч яг одоо бас дахиад ремейк хийх гээд байгаа тийм. Вид студийн хийсэн. Тэнгүүд нь тэр чинь ерөнхийдөө баг нэг анги нь манганыхаа хитэн чаптрыг хамаарч байгаа л баг ямар ч илүү дутуу фейл байхгүй. Тэгээд баг weekly-гаар явах юм шиг үл Netflix дээр. Гэтэ хинийх нь Luffy-гийнхэнсээ юу би амармар байна гэсэн шүү дээ. Дуу оруулагч ихч. Тэгээ ерөөдөө бас нэг юу байсан гэж байна шүү дээ. Тэгээ нилээ хөвгшөрсөн. Тэгээд дараачихаа яг оруулах өмнө бэлдсэн байгаа гэлөө бэлдэж байгаа гэлөө тийм юм бас явсан шүү. Ямар ч байсан өөрөө болж чадахгүй гэсэн чинь нөгөөдөл нь бүү юм болж байгаа л гээд нэг тийм мэдээ яваад. 7 хоног болгоно тэг нэг л ярьчих бас амар. Тэгсэн шүү дээ. Одоо бол ихч хийх юм хийцэн. Манга 97 оноос анime нь 99 оноос хойш тэгээд 7 хоног болж явж байгаа. Харин тий. Үнэхээр том dedication яг Scotty. Тэгээ 1000 ангитэйсэн ч хамаагүй үзчихэлтэй үеийн нөгөө нэг scroll-ийг юу leave scroll харин. Тэгээд яг үзэх юм бас өөр нэг гоё талыг нь тайлбарлаа л та тэр чинь story нурцаад ирэх тусам авах мэдрэмж чинь улам нэмэгдэн excitement төрөд. Тэгээ яг мангаг нь уншсан хүн одоо их манган дээр чинь нэг chapter дээр гарч байгаа юм л баг нэг анги дээр бас сонжуучих юм баг 2 3 анги болоо сонжруулдаг. Тэр нь жоохон байга юу хэцүүлтэй. Тэгээ би ч бас One Piece-ийг бас нэг мангаг нэг уншиж үзэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь янгууд баг юу юм бэ? Тэр манганыхаа нэг л панел дээр гарч байгаа юм чинь баг ингээд хэдэн минут болгоо явсан баг сонжруулаа хийцэн. Надад Bleach дээр болохоор яагаад байгаа байхгүй юу? Яг манга аним дээр болохоор нэг үгийн хурдын сах гад дудаашуулчихж байгаа шүү дээ. Инер манлаг орж ирж байгаа. Тэгсэн чинь одоо сүүлд нөгөө нэг хамаагүй гүтцэн яг темпер явуулъя. Гэсэн чинь болгоочж байгаа байхгүй юу? Ил болохгүй гэдэг. Хөшөө наач арай урдан байна гэдэг байгаа байхгүй юу? Bleach-ийн гэхдээ одоо үргэлжлэл Netflix дээр явж байгаа мөн үү? Netflix дээр явж байгаа баахан л юмнууд дээр явж байгаа. Уус болгон дээр өөр апигаар явдаг шүү дээ. Манай Climax дээр явчихлаа. Зүг. Юу? Bleach юу? Climax чинь өмнө Animax байсан мөн үү? Нэрээ солисон юм шүү дээ. Нөө Animax Asia гэдэг байдаг болохоор адилхан нэртэй болоод жоохон тэгсэн болов. Тийм Mobicom-ийн бранч бол мөнгө авал яцсан л. Амундт. Тэгээ нөө бизнесийн модель руу орж байгаа нь бол тэд нэг шүү дээ. Бас олон жил бас фэнсап байсан. Тэр чинь 18 оноос хамгийн анх орж ирсэн баг шүү. Тэгээ Crunchyroll-д байгаа сураг байсан шүү дээ. Crunchyroll дээр нөгөө нэг хийдэг зам гарч байгаа юм шиг л шүү дээ. Copyright асуудал уу? Copyright-аас гадна нөгөө нэг хүн жоохон дэрлэгээд байгаа сураг байсан шүү дээ. Мэдгүй. Манайд бол тэгтээ copyright. Гэхдээ фэнсапсаа бол фэнсап дээр бол тийм юм ярихгүй. Орчуулгуудаа өг гэсэн нэг сурагд болцсон шүү дээ. Яг уу шуумал та. Тэгээд одоо шуумгүй шүү дээ. Болцсон бах уу? Эм чин анх
Тэгэл адилхан хүүхдүүдтэй адилхан л фэн саб гэж хэлж лээсэн. Тэгээ нэг нь бол ингээд бизнес болоод явж байгаа нь гоё. Гэтэ тэглээгээд бас нөгөө дээрлэгдэж болохгүй л үлгөө. Тэгээ ярилцсан л үлгөө. Ярилцгал за тэгээд ялчгүй power. Бид нэр фэн сабын community ч бас хөөрхөн хоорондоо бас найзлах байлгүй юм чинь таа. Зөксөлөхөөр таньдаг үнэтэй сүрд болцсон. Чи хаанаас тийм юм бодоод байдгийг харилцаа холбооны зөксөлөхөөр Climax таньдаг үнэтэй сүрд. Нэр харилцаа холбоонд ажилладаг шүү дээ. За тэрийг би Teams угаар сонсог. Insider news. Insider news шүү дээ. Тэр чинь public domain юм чинь public care байх хэрэгтэй байхгүй юу? Зүг. Тийм. Яагаад таасан бэ гэдэг чинь нээлттэй байх хэрэгтэй байхгүй юу? Бас тийм тий. Тийм. тэгэл тэгэхээр асуудалгүй гэсэн үг. Тухайн үед угаасаа нэг хэсэг бөө юм болж исэн. Тэгээд тэр чинь тухайн үед өнгөргөд болох одоо нэг хөхтөө болсон болохоор. Харин тийм бах. Яг замаараа л явж байгаа л тий. Чимэг байгаа гэж бас. Тэ мэдгүй. Яг хөө зүгээр хүн болгоны preference өөрөж магадгүй зүгээр надад бол fans hub амар тийм гоё authentic амар authentic санагддаг. Англи давтай, монгол давтай гэхээс илүү ингээд Японы орн сонсоод англи хадмалтай, монгол хадмалтай үзэх нь гоё санагдаад ити. Давны асуудал нэрээ орж ирэхлээр яагаад гэдэг үстэй. Нөгөө хойтлын хөгжим. Тийм, амсчдаг тийм. Ер нь шүү дээ. Тийм, амсаад явцдаг. Тийм. Гэтэ гадаад дабууд тэр тал дээр бол сайн байгаа тохиол. Манай монголчууд ч мөрөдгийг нэг бол хөгжмийн багсаж нэг бол арийнхаа тэр нэг Япон аав дээр давхар дураад тэд нэг жоохон сонирм. Тэнгүүд яг Япон аним биш ч юм уу яг өөр нэг одоо юу хинтэй барууны хүүхдтэнүүд ч юм уу тийм хүмүүс хүмүүс бол яг тэн дээр дагцсан байдаг юм шиг байгаа. Нэг хэсэгтээ нөгөө Орс кино, Орс хүүхдтэй үзэр эргэжтэйч дөрөөс эмэгтэйч дөрөөс нэг Орс ахлуулж болоод байдаг. Тэр шил. Нөгөө тим эдийн кинонд ч тийм хуучин сэтгээр үздэг. Тэрэн дээр ч үздэг. Тийм шүү дээ. Джеки Чаны кинонууд дээр амар их үздэг шүү дээ. Жиг бүгдийн ихчсэн ч ах байсан ч бүгд тэр ганцраад байгаа. Амар их чиг санагдал яриад байгаа байхгүй. Тийм, эмэгтэй хүн шиг л дуугарладаг тий. Нэг хэсгэж тийм кинонд үзчихэр дасцсан тэгэл дараа ч кинонд баг түүртэхгүй үзчихсэн шүү дээ. Аним ярахаар гэдэг нэр яхааргүй манга ярих юм байна, дуу оруулалт ярих юм байна. За тэгэл студио ярих юм байна. Тэгэл тэр чинь ийм хөрхөн зурагтай номноос өнөөдөр ингээд бидний үзэж байгаа гоё анимашн болох гэж ямар их процесс явж байгаа тий. Тэрүүгээр нь бодоод үзэхээр бас нэг төрлийн урлагч юм шиг. Кино урлаг гэдэг бол арай өөр тий. Тэгэнгүүт анимыг болохоор ингээд нэг хөрхөн Google-тэй кино л үзэж байгаа хүүхдийн юм гэж бодоод идэг. Боловч бас л кино урлагийн нэг төрөл юм байна да. Өөр тийм бодогдлоо. Энэ тэстрийг бодоод үзэх юм бол амар гоё дуучид танилцуулж байгаа байхгүй юу? Йоо, ани сонгод бас амар тий. Йоо. Тийм одоо шин залуу дуучдыг гаргаж ирэх Америкт амар үгүй. Европт үгүй хэцүү ягаад ч юм популяр юм болчихгүй байгаа байхгүй юу? Тэнгүүд анимын дээрээс шин дуучид орж ирээд өсөх боломжин гаргадаг амар сонирхолтой гоё модель дээртэн зогоод байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ани сонг дээр хэдүүлээ гоё дуугаа ярьчаа баг цаг дуусах юм шүү дээ. Тий. Тэгээд сүүлд нөгөө дуу руу орохоос өмнө саяны бүх ярьсан юу ч нөгөө харуулдаг Бакуман гэдэг аним байгаа даа. Тийм. Надаа манга нэг. Тэр чинь тэгэл амар гоё шүү дээ. Ингээд нэгэн зохиолын бичсэн, нэгэн зургийн зурна, нөгөө нь охин дуу оруулна. Сүүлд бас нэг аним студиотой аним би нэг үзчихсэн юм аа. Ямар нэртэй вэ? Кино юу Look Back. Shirobako гэдэг аним үзчихсэн. Тэрэн дээр бас Look Back ч гэсэн мангакатай. Ер нь тэр калчурыг харуул бас хөрхэн анимнууд зөндөө байгаа л. Анх Бакуманыг үзчихэд явангууд тэр чинь ингээл манга нэг хэрхэн аним болох талаар ингээл юмуд явж байгаа шүү. Тэнгүүд зарим нэгэн одоо ийм сонин гэдэг анимууд ч гэсэн аним болцсон байнага бодонгод арталт нь ямар их хөдөлмөр амар хөдөлмөр явж байгаа. Тэгээд мэдж байгаа болохоор за энэ ани болцсон юм чинь бас нэг одоо юу гэх сонин байсан ч нэг муулаад ахын ч бас хайшаа юм бэ гэдэг тийм бодол тохоо нэг он төр чинь одоо 13 онд л үзчихсэн надад. Тэгэхээр ингээд 7 хоног болго ингээд уралдаад 7 секунд скежүүлтэй тий. Секунд нь 30 фрейм зурна тэр чинь. Скежүү. Тэр бол скеж. 26 оны саяны нөгөө нэг Japan Music Awards дээр юу явжсэн баггүй? Нөгөө нэг анимны бүр дуу гэдэг төрөл одоо шин роктэй pop R&B, hip-hop аним гэл ингээл бахан авардад өгж байгаа шүү дээ. Тэгсэн чинь best animeний дуу гэдэг юм орж ирж мэрж байгаа байхгүй. Тэгэнгүүт бүр ингээл ёо cultural difference гэж. Япон хүмүүс яхаарахгүй аним бол амар том экспортын бүтээгдэхүүн юм байна бодчихсэн. Японод тэр Konamon тэр нөгөө нэг Yamada-с илүү. Үгүй Yamada-с төстэй. Дээр үн жижиг аним. Дээр үн нөгөө нэг Nichijou аним амар явд юм л шүү дээ.
Тэр тэдний дуу ер нь ТV-гээр гардаг тэр анимнуудын ани сонгууд нь амар популяр гэдэг гэсэн. Гэхдээ саяны энэ жил бол хамгийн мундаг байсан хин юм байлээ штэ. Chainsaw Man-ы Reza Arc дээр байсан. Yonesuke шиг тийм. Гэтэ Iris Out нь од болсон бэлээ. Тэгээ Utata Hikaru ихчтэй дуулсан Gen Doe бас топ 10 нөгөө номины дотор дандаа явж ийсэн. Дандаа чинь жил сайн явсан юм шүү дээ. Тэрний чин дуу чин Creepy Nuts дуу явж байсан шүү дээ. Чин нөгөө нэг үгэн дээр тоглолдог. Тэдний гэхдээ энэ жилийнх дээр байгааг баха. Зүгээр юуных нь хамтлагийнх нь өөр нэг дуунд best hip hop гэдэг юм дотор нь явж ийсэн. Тэгэл оролцчихлаа юм тий. Reza Arc-ыг та хоёр үзсэн үү? Chainsaw Man үзэхгүй байгаа юу? Үзсэн шүү дээ. Би нэг Chainsaw Man-ыг жоох явуулж байгаа. Fujimoto сенсегийн угаасаа баг цөөхөн гаргасан бүх юм баг аним болол дуусчих шиг байна дөө. Reza Arc-тэй гоё байсан. Mappa бол бүр супер. Йоо. Тэгээд Yonesuke Shinshahын дуунууд бол бас амар супер л орж ирчихсэн. Yonesuke Shinshah зүгээр тасталгалтай хоолоо нөрлөлтөө илтчих. Тий. Тэгээд надад бол гэхдээ яхаарахгүй хайлайтлах хайны сонг бол Iris Out л байна. Китбэкийг бас анх гарч байхад би амар баярлж ирсэн. Тэн Idol Yoasobi гинөө. Yoasobi-гийн тэр Idol бас амар өстэй. Амар өс. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг voice coach нэг traction видео үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь ийм Idol-тай яг тийм байх ёстой гэдэг хэсэг тэр зориудаар нөгөө нэг хэцүү юу оруулсан гэж. Yoasobi-гийн эмгтэй туучны чих ингэдэг юм л. Ikura юу? Ikura шүү дээ. Зориудаар хоолоо бүр амар яг номын дагуу бицэн гэж байгаа байхгүй. Тэнгүүтээ үг нь ингэж юу одоо яг ийм тооноор ийм байх хэвээр яг ровч бицэн гэж байгаа байхгүй. Тэр амар төгс бицэн. Тэгсэн чинь яг эвгүй хэсэг орж ирэнгүүт зориудаар дууга өнгөө найс цааш нь болгоод тэгснэ тэрүүхэн оронд бадаг солигдсон шүү дээ. Бадаг солигдоод дахилт орж ирэнгүүт буцаагаад хоолоод татчихна гэж байгаа байхгүй. Тэгснэ за энэ ямар амар хоолойтой бэ гэж. Угаасаа мундаг дооч. Би ях дуртай ани сонго идүүлээ. Хүмүүсийг сонсоорой гэж сажестлээд энэ дугаараа ер нь дуусгая да тий. Бид гуравчаас яриалаа. Эхэндээ хотлоо ичцгээгээд бид нар барыг юм ярихгүй гэсэн чи. Энэ мөгөл ярихаар дуртай сүүлд яг юу сонсож байгаа. One Piece-ийн ending нэг за дууч нь юуг нэрийг мартчихжээ. Гэхдээ ямарсан One Piece-ийн ending нэгийг бол сонсож байгаа. Сүүлд тэрнийх нэг оркестр төрлөөр болгоцсон тийм вершн гарсан байсан. Тэр вершнийг дэжгүй харагдаад байна. Nice. Ер нь тийм жоохон намуухан дуу байсан шүү дээ. Намуухан дуу сонсъё гэвэл One Piece-ийн ending нэгийг сонсоорой. Цоглог дуу сонсъё гэвэл Yoasobi-гийн Idol Yonesuke Shinshah Iris Out сонсоорой. За тэгвэл ингээд энэ дугаараа өндөрлөглөө. За тэгээд үү. За баярлалаа. Тийштэй нэрээ өнөөдрийнхөө одыг юусоо яриаг өнгөрцөн байна. Манай тоотоороо бас баяртай гэж байна. За баяртай. За баяртай.